Энэ бол Big Show! Харута! Өөр эмэгтэй навчаа. Яа. Огшоод зураад явчих юм шиг ингээд Амар байлдахгүй гэвстэй. Lady Gaga! Parla più piano e vieni più vicino a me. Оо за сайн байна. Яг ившээж ахна гарч ирсэн. За. Яа. Одоо. Ой за. За манай та бүхэн түрүүгээр харлаарай. Самбэцэнөө тэмцэндээ бэлтээ та. Цайгаа уйтаа. Навчаа битэр ингээд л иймэрхүү янзтай амьдрал гэж. Энэ усыг хамжраатай маск цаас тавьж байгаа юм аа. Энэ баг өгсөн бас тий. Бэлгийн дүүсэн. Тэр чинь сүүлүүд бэлгэний юм аа амьдарч байна. Манай баг нэгсэн угаасаа өрсөлдөд байх юм би зүгээр өнгөлөг гоё хувцтай л байв. Тэрс өдрөө өглөө асаал өрсөлдөх гэдэг тийм Өнөөдөр ямар тэмцээн вэ? Хамаагүй тэмцээнээс мэддэхгүй маа. мэддэхгүй яг тухайн газар дээр очиод тий огцом орж Битэр чи хийхтэй нэртэй тий. Бос төрөөнийхээ яадгийг мэдэхгүй л байна. Бас. Би ч одоо баг өглөөдөө дөрөж босчих кофе мөдөө цай байдаг чамж өгч байгаа шүү дээ. Уул хамгийн анхны өдөр миний мөрийг бариад айгүй зүртэй гэсэн юм чинь. Анхаараарай. Big Show нэвтрүүлгийн хамгийн чухал шийдвэрлэх өдрийн өрсөлдөөн ийхүү эхэлж байна. Хамтын хүч амжилт. Спортын төв ордонд орж ирээгүй. Хоёр өсч. Энэ ордонд орж ирэхээр одоо маш олон олимпийн авангууд Монгол улсын хөлбөрийн баатарын спортын одоо зүтгэлтнүүд энэ сайхан хөлс шиг ордоос төрсэн байгаа та. Тренинг. Энэ бол Big Show! Сайн бацхан өрхөн бүдэгчтэй Big Show жудо бүхийн заалнаас үргэлжилж байна. Сайн бацхан уу? Баярлалаа. Маш их дэлхийн олимпийн медалийг бүрдүүлсэн энэ зааланд бид нэг өдрийн бэлтгэл, нэг өдрийн хамгийн гайхалтай дурсамжийг өнгөрөх болно. Ингээд бид бүхэнтэй хамт байх жудо бүхийн шгшээвагийн эрэгтэй дасалжуулагч нар шилдэг таймарчдыг угтан авцгаая. Олон улсын хэмжээний мастер жудо бүхийн шгшээвагийн дасалжуулагч Болдбаатар. Монгол улсын гавьяа тамирчин жудо бүхийн шгшээвагийн дасгалжуулагч Дэлхийн авраг Болдбаатар. Жудо бүхийн дасгалжуулагч жудо бүхийн шилдэг тамирчин Монгол улсын гавьяа тамирчин Төмөр Хүлэг. Отхон олимпийн хүрэл медалт Монгол улсын гавьяа тамирчин Согтбаатар. Монгол улсын гавьяа тамирчин жудо бүхийн шгшээвагийн дасгалжуулагч Цэрэн Ханд. Монгол улсын гавьяа тамирчин жудо бүхийн шилдэг тамирчин Бундмаа. Жудо бүхийн дэлхийн авраг жудо бүхийн шилдэг тамирчин Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяа тамирчин Сумья. Жудо бүхийн олон улсын хэмжээний мастер өнөө цагийн шилдэг жудооч Хорлоод. Шилдэгүүдтэй баяр хүргэе манайхаа.
Ингээд багийн барилдаанаар Big Show үргэлжлэх болно. Magic баг 4 Монгол улсын гавьяа тамирчин Бундмаа төмөр хүлэг нарын дасгалжуулалтаар өнөөдрийн багийн барилдаанд орж байна. Мадагаскар баг 3 Өдмөрийн Баатар гавьяа тамирчин Сумья төмөр хүлэг нар байна. Hand in hand баг нэг номерыг сугалжээ. Шигшээ багийн дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Болдбаатар хорлоод. Зогсошгүй баг 2 номер. Дэлхийн авраг гавьяа тамирчин Болдбаатар гавьяа тамирчин Цэрэхан. Хүмүүстүүд хамгийн амархан мэснүүд нэ штэ. За одоо энэ ч байж болно. Ер нь жолоогийн байр тэмцэж байсан энэ. Тэгээд Эндээс аваад та одоо түрүү ингэж бариад байдаг шүү дээ. Тэнд тийш давуу тал. Тэгэхээр яг энэ давуу талаа яг ашиглаж болно гэсэн. Хөөе нөгөө багаас энэ жижиг мэжиг юм шүү дээ. Гэжтэй аим шуурсан. Тэгэхээр энэ хоёр барьцыг өгөх шаард. Аха. Ингээ авах гад ингээд гарын ингээ дарж байна шүү дээ. ингээ авчих юм бол ингээд нөө. Тэгээ эндээс нь араас нь гэж гараад ингээд авчих. Гараад эндээс нь ингээд хичээ. Тэгээ шууд ингээд аав. Тэрээс ингээд хамгийн ам. Биднес чи яагаад энэ болчихно анчлаагүй. Оноо. Далбаг алдар нэртэйгэн өргөж алдаг сайхан нүдэндээ баярын үлэмстэй зогсон та бидний ичгэлийг алдаагүй тамирчны алдалт хямдхан алдаагүй та бидний ичгэлийг алдаагүй тамирчны алдалт хямдхан Big Show жодо бүхэн задас багийн барилдаан эхлэх бэлэн болсон байна. Яг одоо та бүхэнд Батулга буюу Агдуу ахлагчтай Мадагаскар баг зогсошгүй мөнгө сах ахлагчтай багуудыг бүгдөө угтаа авцгаая. Бид бүхний зургатаар тэссэн ядан хүлээдэг багийн барилдаан манай жүжигчдэнд өрнөх гэж байна. За энэхүү Big Show-ны жүжигчдийн маань 4 багт хуваагдсан. Тэгээд одоо Мадагаскар баг зогсошгүй багууд багийн хаалт барилдаанд гарахд бэлэн болсон байна. За студийн тайлбараас одоо барилдааны тайлбарыг Монголын одоо бүхийн одоо шилдэг мундаг олон төрлийн хайртай тайлбарлагч Шижирээ маань ирсэн байна. За та бүхэнд энэ үчи мэндийг хүргэе. За 4 баг тий? 4 баг тойрогоор үзэж байгаа. За багийн ахлагч Аглуу. Монгол Улсын гавьяа жүжигчин Аглуу. Эсрэг багийн ахлагч Баатар хөө. За дэмжээний шүүгчээр олон улсын хэмжээний мастер хэрлэн ажиллаж байна. За хоёр тамирчин улаан бүстэй нь бол Баатар хөө мастер, цагаан бүстэй Аглуу мастер хоёр дэмжээд байна. За баруун утгаад бүр Японоос авлаа. Тасгадгрээ явлаа. За харагдах байдлын үед хямдхан унлаа Баатар хөө мастер. Хямдхан унлаа. За ерөнхийдөө бол одоо энэ жудо гэдэг өөр их том хүндлэл юм а гэдгийг манай одоо жүжигчид бол маш ихээр ойлгосон. Баруун утгаад голлоо дайрчлаа. За нэг мөр юу болсон л гэдэг байгаа шиг Баатар хөө. Мөрлөө зогсон. Байр завхтаа зогсон л гэдэг. За Жири нэлээ бас. За ихнийхтэй Мадагаскар барсан. За хоёр дахь барилдаан. За манай одоо жүжигчин найруулагч Зулаа. За жүжигчин Бацөрөг буюу Ишчүүнэр. За ичүүгийн хувьд бол сайхан халаалтах гоё хийж гарчсан байна шүү дээ. Сайн хийсэн. Хүлсэн чи гарчсан сайхан тухны үлсэн мөлс бол. За зулаа бол шууд барилдааныг маш эртээ эхлүүлж татамгийн захруу аваачаад баруун шилдээ 100 гар баруун шилдээ 100 гар ингэрнээс татгаа чирж дугтраад нилээ одоо басивт гэж ярддаг ишчүү маань нилээ хоошоо таазаа хийж бүгсаа хийж басивтаад
нэг одоо зулаа яг за утас утгууд маа. За зулаа утгасан ишчүү мордсон. За тэрнэр бол яалчгүй зулаа дээр нь тогтчихлоо. Шүүгч одоосын шинэ газар хэрлээ шууд Япон заасан. За тасалжуулагчаар бол одоо манай Хөдөлмөрийн Баатар Сумья дэлхийн аваргын одоо олимпик хөрөл медальтай. Тэ Зогтоотор нар ажиллаж байгаа. За Мадагаскар баг. Ерөнхий харьцаа 2 тгийн харьцаагаар Мадагаскар баг хошуушилж итгэл төгс хошуушилж явна. За дараагийн үз. Ер нь бол яг багийн барилдаан гэдэг чинь өөрөө те ингээд өөр жингийнхээ хоорондоо үүдэх тохиолдол байдаг шүү дээ. Тэгээ бид нар бол яг баг багаас одоо барилдыг гэснийг гарга гэдэл гаргасан байгаа. За Эрхэнбаяр жүжигчин Эрхэнбаяр Мадагаскар багаас зогсошгүй багаас од 2 манай фантастик бардагч. За энэ цомогоос асуугаад Эрхэнбаярын хувьд бол одоо од 2-оос бол хамаагүй жигцаар илүү жингээр илүү байгаа юм л одоо яаж хоронд ноноос юм бэ? Ер нь бол ингэсэн юм аа ерхөө жоо хавцаалдал. Зөв. Тийм ерхэд одоо барилт хуу. Эрхэнбаяр бол би Эрхэнбаяр жүжигчдийг сонсож байсан багтаа шлютер явж исэн гэж. Тийм. Хэрвээ тэр үнэн багтаа фристайл wrestling шлютер явжсэн бол хамаагүй илүү сурцтай байх, мэдрэмж илүү байгаа шүү дээ. Илүү байх бах. Нэг өрөөд үтцсэн хүн чинь тийм ээ бас нэг сая зүгээр өөртөө итгэлтэй шууд баруун суглаад ярьчихсан. За шавтраа докторсан бүр нөгөө манай одоо 2 маань бүр хийслээ бүр. Дивжэний зах руу гарч яваа. За сумын харж байгаас нөгөө шидо гэдэг. Тийм байна. Торгооч гэдэг. За ерөөдөө одоо ирчүүд бол манай залуучууд дотор бол бас бактай орно шүү дээ бас л. Тий бас. Боди хийдэг те. Тэгээ ер нь бол зөвхөн бодигийн юугаар байхгүй жингийн зүрх гэдэг бол энэ их байх шиг байна. Тэгээ жасны зүрх Эрхэнбаяр жүжигч бол одоо жасны илүү байна. Масны илүү байна те. Харалт байдлыг бол гарцаагүй л байна. Тэргээч өөрөө тэр давуу талаа мэдрээ за хий авирсан. Тэр давуу талаа мэдрээд Эрхэнбаяр жүжигч бол нэрлээ өөртөө ихтэй дайрж штэ. Барилдаа нэгнээс дайраа явчих чинь. Жохон чигээрээ барилдаан тань Эрхэнбаяр жүжигч нэг. Өшөө жохон хоёр хажуугийн барилдаан гайгүй байх юм бол унгаахаар юм байна. За. Тэрүүгүүд хүмүүс юмр мэх вэ? Ер нь хөмрөө маягтай тийм. Эрхэнбаяр жүжигч нэг давуу тал нь хоёр гарын бираараа зүгээр мөшгөж чинь. Тэр жигээр гарцаагуудаа босоогоос өсөвчөөс Япон зэрэглээд за Мадагаскар багийнхан бол мэдээж одоо баяртай байлгүй яг гоо. Сэтгэл хангалуун нийлбэр 3 тэг болчихоо. 3 тэг боллоо. За энэ барилдаан бол одоо хүнд жинд одоо хүн байхгүй улмаас одоо зөрөгтэйгоор жири орж ирсэн байгаа. За жири ихчтэйгээ жавхлантай. Жүжигчин жавхлантай. За жүжигчин жавхлан бол мэдээж жасны илүү бас л яг түрүүний Эрхэнбаяртай. Ялгаа авахгүй жингийн илүү байна, жасны илүү байна. За баруун ачлаа, баруун шилдээд за толгой авчаад уургаллаа жавхлан жүжигсэн. Урдурд гიშгээд мушгаад хонгорлоо. За зөрүүд хонгордчихлоо штэ. Жири. Ой ч одоо нэг бүгд нэг хэллэг байд юм да. Би жижигч бэлчээр толдоо гэж. За жирч жавхлан жүжигчин баруун талдаа урдуунд гიშгээд тонгоргуут нь зөрж зүүдлээ гიშгээд тонгорчлоо. Би энэ жирийг увсих сонссон. Увсих. Энэ увсих бол ирэмгүй л дээ. Ирэмгүй зустай. Дээр нь жирийг бол ер нь унлаа л гэсэн үед нь унлаа гэхгүй ер нь бүх юм даттай. За базар авчлаа штэ. Базар авцсан. Өрсөж тонгороо базар авчлаа. Шүрмстэй юм аа. За хоёр чэйж нийлсэн. Уул нь бол жавхлан жүжигч бол 10 авахгүйс нэг жасны илүү жингийн илүүгээр бас за баруун утгалаа ширээ хараа тэр. Бас илтгэвтэй. Баруун утгаж үзэж байна. Сумья багш одоо зөвхөн өгшөөр бол сайн заасан байгаа л да. Юм их хурдан аавн сэрэг. Чигээрээ за нэг докторж үзсэн. За бас л нөгөө түрүүний Эрхмэ жүжигч шиг жавхлангийн хувьд бол бас хоёр гарын тамираараа үзээд байна. Тэгж байна. Хоёр хажуугийн за баруун тоглоо. За хэрлэн шүүгч. Базараа заасан уу? Базараа заасан. За дамж даралт авсан жавхлангийн хувьд бол дамжаад даралт авсан. За багийн ахлагч бүр аглуу мастер бүр диско босч ирлээ. Тэр даралт авсан уу? Тэр доогоор хөл хэрвээ жирээ авчихсан бол дөрмийн дагуу даралт байхгүй. Хөл авчиж чадаагүй бол шууд нэ за нэг базараа тамин тэнцсэн. Тэгээ саяны даралтыг бол тооцоогүй юм байна. Баруун шилийн өрцөг бол жавхлан бол шууд авч штэ. Баруун шилдээ шууд автчихж чинь. Гэхдээ харалт одоо энэ том дэлхийн мастеруудыг одоо өндөлцүүлж шээ.
За дахиад баруун тонгордоо. Мушгаа тонгорсон. Зүрүүд мордоо явсан. За зүр утга байна яа. Зүрдээ мордчихлоо. Зүрдээ мордоод Жери. За одоо өөрөөсөө одоо миний нүдэн баримж байгаа баг өөрөөсөө 10-20 кг илүү. Тийм шүү дээ. 20 кг жүжигчин бол мордоод дуусгач чинь. Дөрөв тэг үнийг. Дөрөв тэгээд. За бүр холдчихлоо. Холдлоо. За Жери чи одоо бас ширмэстэй юм аа. За ингээд сая нэг баг 4 барилдаан хийсэн. За тэгээд аглуу аглагчтай Мадагаскар баг мөнгөсөхийн аглагчтай зогсошгүй багийг 4 тэгээд шүүрдлээ. Шүүрдэж байгаамаа. За энэ баг бол одоо Монгол Улсын гавьч жүжигчин ариун бол Боё аглагчтай Magic баг. За Монгол Улсын гавьч жүжигчин Онон аглагчтай Hand in Hand багууд үзүүлбэл болжээ. За ялсан нь Мадагаскар багтаа аврагын төлөө ялагдсан зогсошгүй багтаа хүрэлт медалийн төлөө барилдана. За шүүгчээр дэвжэн шүүгчээр Монгол Улсын гавь тамирч Ганбаатарын одоор ажиллаж байна. За шууд багийн ахлагч. Харин бол гавьяат, Боё гавьяат гараад ирж байгаа юм байна. За төөтөө. За жүжигчин төөтөө. Бас ер нь жингийн зүрүү байна. Бас харагдаад байна шүү. За Боё ахын хувьд бол багада бас чөлөөдөр хичээлж исэн гэдэг би ийм хичээлжсэн тийм. Чөлөөтön текстэн дугууланд явж исэн тийм. Тийм дөртөө. Тэгээ өөрөө ер нь уг гол тамир их тийм сайтай. Бярт төөтөөг бол ер нь бярт тал руугаа хаа. Бярт тал руугаа. Нөгөөх бол бас л соном үгэн штэ. Шүрмстэй юу? Шүрмстэй. За ингэ дөрглөө. За шүүгчгүй барилдсан ингэ дөрглөө. За жижигсүгийн мастер одоо Өскөө мастер. За Боё гавьяат бол за одоо харин зүг барилдаад ер нь жоохон чирэг тал руу орж шүү. За Варса маань Лутаа буюу Варса маань одоо ер нь нэлээл нервтэй байна. Нервтэй байна. Өөрийн мэдлэгүүд ер нь усны савааж ажиллаад эхлэгч. За Боё гавьяат таллаж ингэ атгаа чирлээ хаглааш гэлсэн. За Боё гавьяатын ерөнхийдөө барилдааны тактик зөв их тийм дарж ноолох маягтай тийм ээ. Шилдээд арцсан. Ер нь би маасны жингийн илүү болон бярны илүүгээ харуулна л гэж байгаа юм байна. Боё гавьяат. За одоор хоёулангийн шүүгч одоор хоёулангийн торгосон. 2-2 тургуулч юу болох вэ? Тэнцүүл явж байгаа гэсэн. 3 тургуулаар одоо ялтыг шийднэ. Тэр үетгэхгүй бол. За дахиад тадлаад ингэ атгалаа. Халаа малаа бас байж шүү. Зөрөө туслаа тавирд юм байна. Тийм. За дараад зуухтаад гарчлаа. Дөрмөнд бол энэ бол бас ер нь хоройтой. За яг хоо эн чинь одоо шүүгчдийг харж үзлээ. Дахиад төөтөө маань гараа явчих. За Magic-ийн төсвөлсөр бол одоо Монгол Улсын гавьяат тамирчин Бундмаа төмөр үлгэрээр ажиллаж байна. За дахиад арчлаа. Ганыг түрүүний шгэнэг баруун дааныг хаврах гэдэг төөтөг юу? За дахиад доктораас дивжиний сахруу шахсан Боё гавьяат зад одоо нилээл зугтааж гарлаа. За тэгнэ одоо 3 тургуулаар ялагч харин шүүгчүүд харж үзлээ. Тийм 3 тургуулаар яаж яагаад гэвэл төөтөө удаа дараалан дивжинээс гар зугтаж гарлаа. Пассивны одоо итгэхгүй барилдаж ш төөтөө маань аргагүй бас эзлэгдлээ. За эрхэм үзэгчтэй одоо үзэгчдийн хүссэн хүлээсэн барилдаа. Мөрөөдлийн театрын 2 жүжигчин, захирал жүжигчин 2 хоорондоо алтан шагаас нэлтнэр. Шагаа бол одны бисрэг наад би бас аврах хэдэн ч удаагийн аврах юм битээ. Оо дахин аврах шүү дээ. За үүрхэн байна. Класс юм жодоо үзүүлэх гээд шүү. За Япон заалаа. Тэр дутуу үржид тэрэн дээр сүрэлт голоод арчлаа. Яа. За жоохон алтан шагагийн дутуу жоохон баслаа. Би ч одоо үзлийн өгөр сүрэлтийг бол яаж хийнэ гэсэн тийм сэтгэл зүйн дээр жоохон өнгөрч гарч ирээд тэгээд өөрөө нуурчлаа. За одоо celebration сүрэлтийн celebration бол гарсан. Баатрын найз жаргалгүй ийм celebration хийхээс яа. Өрсөлдөгчийг дутуу үлдэх ийм одоо аюултай байна. За ялалт Өскөө мастертай. Одоо Монголын жижигсүгийн бас айхтар мастер штэ. Өскөө гэж юм.
Ер нь гарцаа авахгүй жийц зүгээр дагаж хичээлээ даахтар барилдааны дөртөө болсон. Шууд өрөлтөөс нарж штэ тэр хараа. Баруун өрөө шууд ингэрээ атгаад чирж ийн Өскөгийн хувьд. За ялтын хувьд зөрөөд шуган дээрээс атгаад ингэрээ атгсан. Одоо тэгэл юм л бол төрнө гэж юу хэлдэг. Чи тамиртай илүү. Наадхаа дараа үгүй. Яг Багийн дэд харьцаад болчихов. 1-1 болсон байна. Тэгсэн байна. За тэр араа суугаад За яг нөгөө житсүү бол ерөөсөө 80 руу хэвтээ барилаа шүү дээ. Сая бол Өскө бол яг жигээл ер нь хэвтээ рүү шилжүүлж байна. Хэвтээд ер нь барилдах бас сонирхолтой байгаа тань. ер нь яг би хамтлагийнхаа үнийг мэдж юм л да. Босоогоос ер нь байхгүй л да. За дахиад жийлээ. Босоогоос ер нь хүнд давуу талаа ашиглаж байна. За чемпиондгийн боловсрол мастер шууд хийж байгаа шүү дээ. Тий. Хэвэр гэж шүү. Мас томчуудыг бол чангаруулж идэм байна өө. Нөгөө талд төврүүлэг гаргасан шууд хийж байна. Тий. Яг нь ер нь барилдааны мэдрэмж арга бол гарцаа авахгүй ер нь Өскөд илүү байна. Илүү үржин. За цогсоолоо торгох нь. Одоо ир шүүгч. За тэглээд тургуул ирэх юм байна. Хоёулынгийн торглоо. Итгэхгүй байна гэдээ хоёулынгийн торглоо. За түнгэл өдөр барьцаалал тэврээ дайрал гэж ялтыгаа. Баярат. За ой хотгож байна. Чилдвар тооч ялалт гэдэг хүн. За ерөнхийдөө бол энэ дээрс нөгөө Өскө жижигцүү гэхээр нөгөө нэг барилдаан хилүү байгаа гэж хараад эхэндээ жоохон бэргээтэй байсан. Одоо жоохон тавилж эхэлж юм жаргаж байна. Тэ энэ халах юм бол ер нь барилдаа удаашрал бас Өскөд бол бас илүү ашигтай байж болохоор байна. Тийм байна. Тэгээд одоо зөвлөгөө авцсан дайрж эхэлж байна Баярбаатар. Баярбаатарын хувьд жоохон тавирчихсан тэр. За дахиад ингээд жигээд тэр үе шилжүүлэг хөвтөд өчөлт болтох гээд байна Өскөгийн. Тийм байна. Одоо яг нөгөө хүний сурсан юм гарцаагүй жийц зүгээр хичээлдэг жийц зүгээр тэмцээнд ордог юм шүү дээ Өскөгийн бол. За манай одоо дагтаа магтаа бол гайхсан сууж байна. Өскө ахал ална гэдсэн. Одоо тэр жоохон гайхчихсан. За ялалт буюу манай Баярат маань бол бас жоохон бяраараа тогтоод байна. Бяраараа тогтоод бас чацаараа тогтоод байна. Чац бяртай. Цаадах нь бол арай техникээр дуршлаг болон техникээр зайлаар аргалах гээд байна Өскөгийн. Хаалтаа хөдөө байж хаалтаа чиг автай. За яваад цөөдөс нь Баяратын тусгуулаа тавирсан. Үрээ байна. За үүрчээш л гэж энэ одоо зөвлөгөө бол. Хоёр гарын тамираараа зүгээр зайлаад мушигчлаа штэ Баярат ч. Нөгөө манай жидсүг том мастер маань нурж унах юм. 2-1 болгоод Magic Bag. Гоё гавьтын ахалж байгаа Magic Bag 2-1 ярцаатай хошууш чиглэсэн. За дараагийн хоёр тамирчин татамид гарч ирлээ. За энэ дээр бол одоо юу гэх юм бэ? Чацуул дутуу жим бол бас одоо ер нь хавцаа очих байна. За навчаа жүжигчин арай мас илүү байж магадгүй. Мас илүү. Бушигчлаа. Хоёр гарын тамираараа зөрөө бушигцсан. Мөрөдлийн театрын жүжигчин баярмаа. Навчаа бол жүжигчин навчаа бол дайраад ороод ирэнгүүт дагуулаа зур бушигчлаа. Хайма барайдаа. Хайма. За багийнх нь бол хэлж байна. За дахиад арчлаа сая шүүгч ч одоо шүүгч халахлаад харагдсангүй. Яаж болсон харагдсангүй. Хоёр Япон болсон гарцаа авахгүй. Хоёр базарыг. Тий тэгээд Баярмаа бол гарцааг бас часны хэлгүй ашиглаж байна. Бас хөөргөн тамиртай барь юм байна шүү дээ Баярмаа ч. За ямар ч үсэн 2-2 болсон нэмэлт барилдаан гарсан. За сүүлийн барилдаан дээр бол алтан шагаа сүрэлт хэрэг тавьж байгаа юм байна. Тавьж байгаа. За үндсдийн өгөр бол алтан шагаа сүрэлтийг бол яаж ер нь баруун зүнгүү савна гэж үзэх баг. За сүрэлт бол Цагаанбаатар Актемийн тамирчин гэж өөрийгөө зарлуулж байгаа. Тэгэхээр бас жудогийн татамын бас бэлтгэл хийгээд үзсэн. За баруун шилдээ чирлээ. За хагалаад шигсэн шагааг таалж шиглээд бид өөрөө дизэр алдсан. Хайцуу. За сүрэлчөөс өөргөн бас эвсэлтэй байр юм багч нэ. Сүрэлт бол бас за ачлаа ачаад ий.
За базар явцаа. Базар яваа дамжаад толгойчод харалтав. Энэ ч одоо өнөөдөр чи сөрөлтийн өдөр юм биш үү? Би одоо алтан шахаг үзлэг барьж байгааг харж байсаас хөөргөн барилттай билээ. Тэгсэн чи яа сөрөлтч бодвол жудо экспорт гэдэг бол үндэсний үгээс их өөр шүү гэдгийг харуулж баруунталтаа ачаад дуусгачлаа. Өнөөдөр бүр шагааг бүр 2 савж бүр одоо юу гэдэг би онгоо болгох гэх юм бол. За ёстой онгоо болгоно гэдэг авраг минь дээ авраг минь одоо өстө бүх хүмүүс дүүснэ гэдэг л боллоо доо. За hand in hand mag оноо ахлагчтай баг маань Мечкогийг яллаа. Хүрэл медалийн төлөө барилдаа хэлж байна. За хүрэл медалийн төлөө гоё ахлагчтай Мечког мөнгөсөйхөн ахлагчтай зогсошгүй багууд. За шууд багийн капитан ахлагч гавьяд боёо. Баясаата. Чи баясаата. За өнгөрөл тэгээд чөлөө төрөн шиг өгч штэ. Баясаач. За манай жүжигчд маань бол 3 минутаар үзэж байгаа үл штэ. За боёо гавьяд хашир мастер ер нь жоон барьж авч баглаж бас бярдны үзэх. Бас жоо стил үзүүлж баясаа гэж. Одоо настаа өнийг бас толгойг нэргүүлэх гэсэн юм тактик. За унаа шийдсэн. Уун жидэд. За гардуу шилжтэй. За гартаа тахнэ. Яа. Толгой дээр дарж гард. Татсан. Аллаа. За даралт авлаа. За даралт авсан. Тооцсон юм уу дижээ шүү. За тооцсон байна ингээд дижээ шүүш гавьяа тамир чи одоо даралтаар гавьяа шүүш чигээр бол за баясаа маань толгой нэргээд би хаана байна гэж босч ирж гэнэ үү яаж чинь томцог юм амссан. Даралтны шокноос гарсаар гараагүй байна уу яаж? Гараагүй байна. Юу яаж ч гэсэн байдалтай. Юунд орчих вэ гэсэн. За баягаа үсээ бодлоо. Даралтын дөрөв даралтын шокноос гарахгүй боо да. Ингээд Мечког нэг тийг харьцаагаар ингээд хүрэл медаль хэллэгээр тэргүүлж гэлээ. За ишчүү алтан шагаа нилээ нервтэй байна. Гарцмар зодод сөрөлтөд 2 тавилчихсан ерөөсөө нилээ ууртай тийштэнд орсон. Жудоо бол үзний үгээс өөр юм аа гэдгийг бас алтан шагаа манаас мэдрэг шиг болоо. За бараас угсан. Зөрөөд хутгасан. Мордоо дайрсан. За давда тарин мушгич шүү ишчүүч ярина. Хөөргө хариулж гэн үнэлгээ байхгүй. Чэжэргүүлсэн. Ишчүүгээ бит тийм хүс садгаа хүн байна штэ. Саахан өс тавьж гардаг ийм юм байна. За алтан шагаа бас л ер нь барьж байгаа түрүүний боёгаа вэ чиг ер нь одоо бол хаширвэ штэ түрүү сөрөлтөг жоо басцсан тэгээд за дивжэний зах руугаараа авчлаа ишчүүгээвд одоо жоохон бярлах гэж байна алтан шагааг гэв. Түрүүнийхээ бол сөрөлтөд 2 гэсэн бол харьцангуй их нягт байна. Тийм хашир гарч иж байна. За одоо ер нь алтан шагааг гэвд бол мордоо хутгаа хийнэ гэж үзэх юм байгаа зү тэ. За одоо ишчүүтэй сайн үзэж гэнэ үү алтан шагаатай одоо ингэж зогсно гэдэг бол одоо сайн тулж штэ. Сайн тулж ин сайн тулж. За хайцууд атчаад морд бодож дээр нь туссан. Замжаа даралт авах гэсэн шагааг гэв. За ишчүүр бас хэвлэх юм биш шууд хөлийг нь авчих харж байна. Хөл авчихаар даралт тооцохгүй жудоогийн дээр. Тэгээ ишчүү бас хэвтэй орлын техникээс харуулж байна. Хөлийг авчихаар ингээд шагаа хөлөө суулж чадахгүй. Хөлөө суулж даралт авчих штэ. Тооцчин тий. Тооцчин тий. За баруун давуулаа давба тоглолоо. Бүсээ сатглаа. За зайсан шагаа. Яа шагаа ямар хийтэй байна. Юу нэг байгаад шүү тий. Өнөөдөр чи шагаа чих юм баартай байгаа юм шүү. Баартай. За сая ишчүүгээс өөр юм байсан бол ер нь нэг тонголголоо шүү. Тавгаар найшаа дуусчих. За шагаа нэлээ хөлсөн цагаан тавирсан. Авраг маань их юм үзчих юм да. Сад явж энэ да. Оддын бисрэг наадмын үзлүүг явах гэж байгаа. За хөөгөөлөө ишчүү тойржгүйгээл. За хагаж шигтэл шувтраа докторлаа дөрүүлүүлсэн. За арай бас нэг бярлахад дахиад даралт авах гэсэн. Гар татаж үзэж гэн ар шилнээс атгаж байгаад эргүүлэх гэсэн. Ой тэр. За бой ах юм хийх гэж сая. Хөвтэйг ямгаал сайн байна ишчүү чинь. Ишчүү сайн байна. Өргөж тавих гэсэн нөгөө бяраараа. За тэгээд
их Бертон сүүлрүүгээд энэ чи нэмэлт цаг шүү дээ. За хаагч дахиад дөрвөлүүлсэн баруун шилдээд. Их Бертоны бас нэмэлт цаг дээр гол дискор дээр нэг сул тавьдаг нөгөө зуурж хэлдэг. Булчин зуурж эхэлнэ. Нөгөө Бертон бас арай илүү хурдан зүсэх магадaltaй. Тийм байна тий. Одоо Бярн зуурж эхлэх юм бол бас эвгүүтэн одоо хялаана гэсэн үг. Шагааг. Одоо ич байгаа. За орилж штэ ичүүч харин бас харагдaltaй байна. Сайхан орилж байна. Яг таныг алах гэж нэг бодоод нэг. Хөтлөө. Хөтгсөн утгаан дээр дагуулаа зайсан дамжаа даралт авчлаа. Хонгодоод даралт аваад дуусчихлаа. Алтан шагаа цэвэр яллаа. За шийдсэн юм хийгээл тэглээ шаарлаа та тийм. Оо сайн юм байна. Бас ичүү чи ер нь бас авьяастай хөөргөн мэдрэмжтэй юм биш үү? Ичүүгээ. Фантастик продакшн жүжигчин Баярбат одоо 2 нар. За ах トゥ хоёр. За Баярбатын хувьд бол юу юм бэ? Зүү юм байна. Ер нь аль ч бүхэн төрлөөр зүү өрөөтөө бол цөөх үүдэг. Баруун өрөөтөө олон үүдэг. Тэгээд тэгэнгүүт ер нь зүүн баруун хоёр хүн туллаа гэхэд ер нь зүү өрөөтөөнд аль ч бүхэн төрлөөр илүү тийм ашигтай байдаг. Тэгээ ер нь зүү өрөөтөө бол баруун хүнд бол хэвгүй гэсэн. Эвгүй гэдэг юм тий. Зүүн бол баруун үнэтэй барилдаа сурцсан байдаг. Баруун зүүнтэй барилдахад бас хэцүү байдаг. Ийм талтай. Тиймдээч түрүүн бол одоо Баярбатын бол житсүгийн Өскө мастрыг ялчлаа шүү дээ. Тэглээ. Аргалах чадаагүй Өскөг бол ашир дурсгалтай хүн тэгээд за мушглаа зарчлаа. Хоёр гарын тавираар зүрх мушгич чинь Баярбатын. Ярдчихээн. Хоёр гарын тавираар за базарыг заасан юм байна. За зүн дахиад за одоо юу баруун учраас нэг баруун тоххож үзэж штэ холоос. Санаа зүг байлаа одоо юу? Одоо 2 шартаа шүү. Одоо 2 шартаа. За базарын гар Баярбат тэргүүлж явж байна. За наагаад үлгэж байна бас хөөргөн. Одоо юу? Баруундаа наагаад үлгсэн. Судлаад харин Баярбатын бол судлаад гаргачихжээ. За хамчлаа. Хатуураад бүр чангараад унлаа. За зүүсэн. Бүр амар хатуурж бүр тасгидрээс оголж штэ Баярбат чи. Дамжаа тэр одоо бүр чулуус ойлгоцсон байна. Хэрвээ бас хашир байна. Одоо дивжээний шүүгч гавьтай бэр чи одоо базарын заах юм бол дамжаа даралт авах гэж штэ бас. Санаатай байна. Жүжигч одоо юу? За ингээ бүр базарыгаар дутаа явж байгаад наагаад бүр хавираад бүр удааш болон дээр харах юм бол бүр өнөөдрийн баг хамгийн чагс авсан бол Баярбат болчихлоо. Базарыг нэг явж байгаа. За хорд ярьцээд болчихоо. Баяр баг ярьцаа. Гоёга вятаа 2-2-1 юм байна. 2-1-ээр Мэжиг баг илүү юу? За жүжигчин авахлан жүжигчин навчаа хоёр юм байна л да. Хоёр ашир мастер. Хоорондоо юм яриад ер нь за навчаа мастер бол юу байгаа юм биш үү? Туршлагатаа бас ам хийх гэдэг. Ам ихээр бас жавхаа гаргалчих гад. Тий. Бас өдөөс нэм ярьж үзэж байна. Бас хавирлаа. Бас гоё очиж штэ. Баруун хавьж үзлээ. Уулыг одоо бүхэлдгэр бол навчаагийн хувьд бол ихтэй бахимхан штэ. За заадад хоёр гарын тавираараа бошигсэн зүрөөд өөрөө сунаад өвдгөнөөрөө сунаад жавхлангийн хувьд тогтсон. За даралт давхсан. A few minutes later. 5 minutes later. Эмэгтэйчүүдийн нэг юм юу гэдэг. Эмэгтэйчүүдний аль ч бүхэн төрөлдөр чөлөөдч байж удаадч бай эмэгтэйчүүдийн нэг ослог ирчүүдээс илүү уяатан байна. Уяат. Тэрийг бас сая навчаагийн харууллаа. Уян юм байна. Бас чэйжэр үлээд хүнд байдлаас дараалтаас гарч ийн шүү. Навчаагийн. За жавхлан баруун талаа яг нэг түрүүнд шиг баруун шилжсэн. Ачим үзэгчдийн судал жүжигч гачим нилээ халирсан маягтай сууж штэ. Жог хайсан маягтай. Тэр цаана нилээ хайсан маягтай чи юу болоод ирсэн маягтай сууж. Эцэд ийм юмнаас айгүй хоол байж байгаа. За тэгээд манай үзэгч нэг юм ойлгох хэрэгтэй. Кимоно буюу одоо жудо гэж ярьдаг. Телевизэр бол их тийм нэмэх харагдаг. Яг атгаад үсмэл их цааш штэ. Бас чөлөөтийн нэг айдаар жудо бол атгал дээр зэрэгээр шаардаг. Ч нураад унах юм. За ингээд авчиж биш чинь цэвэр ялт байгуулсан. Ялгүй ингээ бошигдож чинь жавхлан жүжигчний нэлээ хялаасан байна.
За, Big Show-ны жудо бүхийн багийн барилдаанд хүрэл медалийн болцлыг Монгол Улсын гавьч жүжигчин ариун булгалагчтай Magic Bag хүртэж байна. За, медаль хүрнэ гэдэг бол бас одоо хамгийн сайхан. Тэгээ багийн барилдааны хүрэл медаль гэдэг бол ер нь илүү байдаг баг тийм. Тэглүү гоо ялж авч ийм гэж байна. Тэр нь бас багаараа. Тэгээ багаараа тэмцэж авдаг. Ер нь нэг нь нийтэд лөө нийт нэгний гадлаа гэж тийм. За ингээд аваргын алтан медалийн төлөөх барилдаа ихлүүлэл болсон Монгол Улсын гавьч жүжигчин Аглуу ахлагчтай Мадагаскар Монгол Улсын гавьч жүжигчин Онон ахлагчтай Hand in hand баг. За өнөөдрийн гүйцэн байгаа нөхөр штэ сөрөлт бол одны гүйцэн байгаа юм байна. Одны гүйцэн. Цагаанбаатар аварга найзынхаа Цагаанбаатар активээр бэлтгэл хийдэм байна. За барилдаа гэсэн дайраад очлоо зулаа. Шууд баруун шилдэг авсан. За зулаас чацтай бярта. За аглааш тэр. За ухраад гарахын сүрэлт. Тусдаа тавьсан голдоо дайрчлаа. Үгүй сүрэлтийн хариу мэдрэмж хариу контратак ямар юм бэ? 2 номероор ажиллаж ярд юм да. Өрсөлдөгчийн одоо алдаан дээр ажилладаг аль бүхний төрөл дээр их том чанар байдаг. Зөрж ажиллана тийм ээ. Өрсөлдөгч ямар барьцны алдаа гаргана, ямар гიშгдлийн алдаа гаргана. Тэрэн дээр бол яг сүрэлт бол их мэдэрдэм юм байна. Гарцаагаас өмнө бас кимоно үзээд үзчихсэн бэлтгэл хийгээд Цагаанбаатар аварга найзынхаа актив дээр бэлтгэл хийгээд үзсэн болсон өөр байна. Өөр байна. Үнэхээр өөр байна. Тэр нэг мөвчүүд ярьдаг штэ. Өнөөдөр их өнгөтэй байна гэж ярьдаг тийм. Одног үчгсэн. Их өнгөтэй байсан юм аа. За шагаа аваргыг хайцсан хүн одоо зулаан болоод тэр юу бодох вэ гэж ажиллаад. Өөртөө итгэх итгэл нь бол сүрэлтийн бол нэмэгдсэн байгаа шүү дээ. Нэмэгдсэн байгаа. За өрсөө тэр 100 шилдээ зулаан авсан. За дамжаа баруун шилдэгүүд сүрэл зүгээр халаа тавьчих чинь. Мэдэрдэм байна. За чимдэнгийн бол доторсож өгчдөө сүрэлтөө зөвлөд ах шиг байна. Бэшгшээгийн том асуудал чангаруулж штэ бас. За зүг хаглаач гэлсэн. За ширлээ. Жижигний захруу зулаа шахаж байгаа буцаж чирж дугтраад дутуудсан зулааг юм. За үлэг дурсан. Барилдааны яг хэмлэг нэмжин. За үрдээ 100 үрж шүү. Хэд чи бас сүрэлт яг жудаа харуулж байна. Зүүн үрж үзлээ. Зулаа тэрэн дээр зураа мэдрээд ардаараа хамгаалаад тогтлоо. За зулаагийн царай ерөнхийдөө цагаараа хоёулаа их цагаарсан байна царай. За жийлээ. Ваа, ээж одоо класс юм бэ. Томойнаага буюу чих одоо мхийг харуулсан сүрэлт сая. Зөрөө баруун цулаа тавьсан зулаад за толгойч тонгорсон барьцаа алдчихлаа сүрэлт сая. Ажилжид юм байна. За түрүү биелсэн одоо нэг 3 минутаар одоо 2 тамирчин барилж байгаа. За дараа дахиад зулаачнд 100 шилдээ залгаад баруун шилдсэн. Тосоодоо тавирлаа. Хавраа дээр өөрөө хавраад өвдгөн дээр нураад очгоод сүрэлтээр голдож тараад дэш наруулчлаа. Сүрэлтүүд их бигэд үлдстэй юм байна. Мэдэрдэг юм байна. Мэдэрж юм. Би түрүү хэлсэн өрсөлдөгчийн алдаан дээр ажилладаг бол их том чанар байдаг. Альч хөдөлгөөр. За ингээд сүрэлт яллаа. Төвчээртэй барилдааны бас их тийм төвчээр их сайтай юм байна сүрэлтийг. Тун төвчээртэй нь хоёулаа ядарлаа шүү. Хоёулаа ялаа. Гэхдээ эцсийн бүлэгт сүрэлт одоо дээр нь тусч үлдэж байна. Hand in hand баг тэргүүлж эхэллээ. За одоо Өсгөө мастер жүжигчэрхэн баяр хоёрын барилдаан. Жицүгийн мастер одоо тэгээд за цаадганы чигээрээ барилдаа тийм байлээ дээ эргэн баяр. Яана. Одоо жацны илүү энэ барил дээр 10 см зөрүү байна жацны илүү. За тэгээд бас мэдээж шингийн илүү жоо бярлах гэж үзэх байх эргэн баяр. За Өсгөөгийн хувьд бас л нэг аргалах гэж үзнэ. Өсгөө шүмөстэй тийм амар унна гэж байхгүй. Жицүгээр одоо тууштай хичээлдэг хүн чинь бодоод мэдээж хөвтэй барилдаанд илүү байгаа. Босоогоос хөвтэйгийн залгаас дээр Өсгөө илүү байх юм бол ер нь яашна. За чирж байгаа чирж дутарж байгаа тосуудад баруун талаа зулаа тавьсан бээр гараа явчлаа. Өсгөөг. Яа, за Өсгөө минь жоохон ажиллаад за талаад ингэ атглаа.
За бодолор зуржуулсан байштай наа үрэж гэж. За жийсэн. Жийж үтсэн. Зүгээр төвчөөд бүтээ зогтсон. За шимжэндэг бодолор зуржуулсан шилээд байна. Өөскөө анхааралтай байна. Төвлөр. За баруун шилтгэнгүүд нь эрхэм ирүүд очоо баруун шилтгэнгүүд нь зүгээр дарч чинь. Шуун дээр дараад баруун талж ингээд үүрлээ. Бодож дээр дарчлаа. Эрхэм ирүү. Бярдахтаа. Гүй одоо ингэж үүрх юм даа өөскөө минь. Тэр нар нь голоо дайрцсан. Бөксөө хийж үүрдэг үстэй. Яа. За ингээд аглуу ахлагчтай Мадагаскарогийн эрхэм баяр. Ялт байгууллаа. Нэг болж байна. Барилдааны харьцаа, ялтын харьцаа. Энэ бол аваргын төлөөгт багийн барилдаан тун хариуцлагатай барилдаан. За багийн ахлагч аглуу гавьяат жүжигчин төөтөтэй. За жүжигчин төөтөө бол одоо аглуухан царайг харж байна. Сая одоо барилдаа эхлэх юм амлж авч байгаа харагдсан. Нилээ бас их тийм одоо фокус төвлөрлөх сайтай гарч иж байна. Тэгж байна. Багийн ахлагч аглуу гэв. Тэр. Нилээ төвлөрлөх сайтай гарч иж байна. За аглуу хэвд бол одоо манай Монголын цууд мастер чөлөөтийн гавьяа тамирч оюун бэлгэн бүр баатархтай бас сайхан найзуучуд ээ. Сайхан найзууд. Залуугасаа л ер нь чөлөөчүүдийг үзсэн ийм хүн. Аимсны илүү үдчих бас байдаг шүү. За баруун шилдээд дараа тэр яг баруун шилдээд өөрийнхөө айлцад оруулчлаа. Аглуу гавьт. За таллаад ингэ атгсан. За хэрлэн дэвжийн шүүгч хэрлэн матад гогор барилдааны суусан. Торгоод ирэх нөө. Яа төдөг ивч болдоо тарсалж жуулагч руу гараад толгоод өгөөд байна. Энэ багшийн зааврыг сонсож өрөлдөдөг бас их том шанар байдаг. За агачлаа доктор дахиад агачлаа доктор. Төдөг ив. Багш чамаас шалтгаалах гэдэг нь хичээр гаргана шүү. За багч чамаас шалтгаалах гэдэг дэвчэр гаргая шүү. Шимжэндгийн болдоо жуулагч хийж байна. Зүг дахиад. Жудоо хөлсний шоугээс жуулагч. За зөрүүд бушиглаа. Бушиглаа явсан чинь зүгээр санаа зов. За сэтгтээ өвдсөн байлаасаас байгаа. Өвдсөн байлаас дамжаа даралтаа авлаа. Агдуг. За даралтаа аваад 10 секунд базарын 20 секунд бошуудад дөрмийн даа. Бярлах юм аа. Агдуг аваад бярлахад 2 гарын тамираараа даралтаа аваад сойком даралтаа. За нэг эсрэг багийг бол хэлж штэ. Дүүнэр чимээгүй гэж штэ сая. Дүүнэр жоохон дуу мууган хамдаа гэж байна. Ах нь бол наад хүний чи би янзлчнаа гэсэндээ бол хүснэр өөр янзлаа. Бас өөр дэвтэлтэй баавтай. Яа рицэр ясгоогоо сайхан хийж байна. За ингээд Мадагаскар баг 2-1 болж. 2-1-ээр илүүргээд гараа авчлаа. Багийн ахлагчууд бол капитан ялч үүргээ билүүллээ. За жүжигчин Жери Баярмаа нарын барилдаа. Жасны зүрх 10 см байна. Жингийн зүрх бас нэлээд их байгаа. За ихтгэл цаатгаж бас л илдэвтэй байлээ дээ. Илдэвтэй шүү. Мөр бүх жижигдгүү гэж нэг үг байт юм ба. Тэр үгийг бас түрүүн харуулсан шүү дээ. Түрүүний эхний барилдаан дээр Жериг юу? Ялсан багтаа ялдавчирсан. За чирлээ талын мордсон мордгууд нь зайлаа докторсон Баярмаг юу. За баруун даваа тонгорсон Жери. Баруун даваа тонгорсон. Зөрөө бушиглаа базар явлаа. За базар би бол базарыг чарсан. Наадлын баланс бол за тийм байна. Базарыг нөх шиг харсан. Арай сэрвж байсан. За баруун сугдаад хутгаан дээр чэжэр үлсэн. Жишч Баярмаг юу. Чэжэр үлсэн. За даралт авсан Баярмаа даралт аваад Жери босооч. Яа за яст шасаад үстэй байх ч байна гэж. За хутгалаа хутгаад явсан Жери. За дахиад 100 хутгалаа дагуулаа мушигсан. Өднөөс атчих штэ энэ Баярмаг дөрмийн бос боллоо. За сайн матад төгөөний ард байсан. Сайн босоогоос өмнөөс атчих. За тэр зубан буюу өмнөөс атчих болохгүй гэдгийг дөрмийн бос үдлээж Баярмаг юу бол торгууллаа. Хэрлэн шүгш бол яг сайн харсан. За хастаа суглаа баруун утгалаа утгангууд нь мушиглаа. Мушигаад базар явт юм байна. Мушгаа базар явцсан. Жериг юм чинь буруу дайрчлаа. Яг дайрангууд зүгээр дагуулад ороод ирэнгүүд нь ихчээж гэдгээр ороод ирэнгүүд нь дагуулад мушигч штэ. Баярмаг юм. За 2-2. 2-2 боллоо. Сая Баярмаг бол маш амин чухал ялтай байна. Чухал ялтай. Одоо тэнцэж чинь тийм ээ. Тэ 2-2.
багийн одоо хамгийн сайн барилж байгаа багийн үндсэндээ бол 2 лидер гарч иржээ. Лидерээ 2 баг тохиролцсны үндсэн зэрэг гарч иржээ. Нэмэлт барилдаа. Нэмэлт барилдаа. 2-2 болсон учраас сүүлчийн шохоо үзэх 5 дахь барилдаа. За юу яриад байна манай хоёр? Гар барьсан. За архив иргэд бол нэлээд шийдсэн харцтай биш үү? За би одоо жасны илүү жингийн илүүгээ харуулдаад голлож дайраад барилдана гэсэн ийм бодолтой гарч иж байгаа юм байна. Архив иргэд. За сүрэлтийн хувьд бол яаж аргалгууд гэдэг вэ? Энэ том хүнийг, энэ бяртаа хүнийг одоо яаж хөндийн төвөөс нь зайлж аргалж зүүн баруун хоёр талдаа яаж алдаан дээр нь ажиллаж барилдах вэ гэдэг вэ? За баруун шилдээд голлож дайраад хөвжээс гаргачлаа. Дөрмөө бас мэдчихээн иргэн иргэд. Төөтөг ингээд дайраа гаргах юм бол би бол тургуулаар хожих боломжтой гэдэг ял боломжтой гэдэг иргэн иргэд бол мэдэрчлээ шүү дээ. Багш нар бас зөвлөсөн байгаа хаа. Тийм дайраад яв гэдгээ. Жасны илүү, бярны илүү, жингийн илүүгээ харуулаад дайр гэж одоо хэлсэн баг. За гэхдээ цаадах нь бас төвчээртэй чинь залжин чинь сүрэлтэв. За яг л үлдсэн үлдээд даралт авахсан даралт авахгүй зүгээр бярдаа чээж өргөдөд маш хүнд эвгүй байдлаас иргэн бэрүүдүүд гарлаа. Сань оноо байхгүй. Оноо байхгүй. Хилаацаа одоо хилаацсан шүү сүрэлтөө. Их тийм өсдөгчийн алдаан дээр ажилладаг юм байна сүрэлтээ. Тэс одоо мэдрэмж үү? Тийм мэдрэмж байна. Чадвар харагдчихэ. Барилдааны ухаан гэж юм байдаг. За баруун шилдэг бид нар хайзуудаар дарсч шүү сүрэлт. За ачаад хайзаа авчид ирсэн үе чи дөрөвтэй байх чинь вэ? Тийм байна уу? Цагаанбаатар тийм дээр Цагаанбаатар аврагын Цагаанбаатар тийм дээр бэлтгэлээд гарцаагүй дөрөвтэй юм байна. Баруун ачиж бүр за нүг сүрэлтийн багийнхан бол шийд олгоо ойрлоод байна. За хөмрөө барьцаа алдах юм да. Иргэн бэрүүд хөө барьцаа алдааг байсан бол баруун Үчбаатарнууд баг дуусах гэж байна. Наадах чинь шүү дээ. Хөмрөө зөрөө талаад баруун талаад ингэрээ атгсан сүрэлтийг. За хоёр гар ингэрээ барьстай иргэн бэр шахаад явсан. За хутгалаа баруун утгсан утгаагийн цаг мэдрээд мордоо олгоод хариулаад хамгаалсан иргэн баяр. Хорлоодоо өдөр ингэсэн. Нилээ хоёр багийн бол нилээ чангарчсан төгшүүртэй ажиллаж. За хөмрөөд тэр чигээр мушгаад иргэн баярууд бол болж гэхдээ эцсийн бүчд гарын барьцаа алдчихад байна. Сүрэлтийг одоо тэнгэр харуулна гэж ярих юм да. Дээж нь харуулахын тулд гарын барьцаа алдчихад байна иргэн баяр. Санаан зүв байгаа даа. Гэхдээ хамгийн гол нь гүйцэтгэл дээр механикаа төвсөл дээр алдчихад байна иргэн баяр. Өөрөө барьцаа алдаад. Сүрэлт бас тэгээд хажаа нөгөөтг нь сүрэлт юм ба. За чигээд бүр за одоо манайхан бол ярьд юм да. Дохоо задлж унна гэж. Иргэн баярууд бас аятайгаа мэдрээ дохоо задлж унсан байна. Олон михэхгүй түлхээд байна шүү дээ. Дохоо задлж унсан байна. За тооцоог баха. Дохоо задлж унаад чээж гэдэр байлаа шүү дээ. Сая сүрэлтийг торгоч үгүй юу? Торглоо тийм. За үнэлгээ бол байхгүй. За ер нь тэнцүүх юм байна. Одоо бас сүрэлт бол өөрөөсөө энэ өндөр том жисаар илүү, бяраар илүү, жингэр илүү өнтэй бол бас аргалж болж. Тэр баруун гар дээр талаад игэр атчихад шүү дээ. Сүрэлтийн баруун гараараа. За хөмөр тийм да. Хөмөргүүд зөрж голдож тараад урдуур нь гიშгэх тарим сая дутуу гიშгчлээ сая сүрэлтийн. Тэгээ бас л нөгөө хоёр гарын барьсны датлан дээр сүрэлж байгаа алдаа гаргачаад байна. Жуудаа бол үнэхээр юм бас сонирхолтой гоё барилтай юм аа. Тий. Саятраараа гівтгэл хорлоод эндээс боолт гэж ярьж шээ. Яа. За үдсэг 3 минут усаад за хилээ гаргаж байгаа юм да. Одоо хэн илүү төвчээртэй байсан ялах наа. Цуцгийн хувьд хялаахын тойлоод хилааж байгаа шүү дээ тодорхой хэмжээнд. Сүрэлт бас өнөөдөр гарцаа авахгүй. Өнөөдөр бас сүрэлтийн өдрөөр маш олон хүнд барилдаануудыг хийлээ. Шагаатай 2 хүнд барилдаа хийлээ. Тэглээ. Түрүүн бас нөгөө хинтэн хүнд барилдаа хийсэн. Зулаатай хүнд барилдаа хийсэн. За баруун тоглоо зөрөөд. Сүрэлт бас барилдаа байх ч вэ. Иргэн баяр чи бүр энэ өөрөөсөө нэг хэд дахин том нэг чи бүр нураад юм байна. Яа баруун авираа тэр чихэр тэнцвэр алдаг голдож таараад өнөөдрийн хамгийн шилдэг хүн бодод энэ дөрвөн багаас хамгийн шилдэг маструуд гарцаа байхгүй сүрэлт байлаа. За ганцхан бүр ингээд шокд орсон байна. Ингээд бидрээд бүр ингээд шокд ороод өдрөөр бүр гайхууллаа сүрэлт болов. Алтар нэртэйгэн өргөж алдаг сайхан нэгэнтэй баярын үлэмстэй зогсон та бидний ичгэлийг алдаагүй дамжны ялалт хэмтэн алдаагүй та бидний ичгэлийг алдаагүй дамжны ялалт хэмтэн алдаагүй. За үнэхээр гайхалтай байна. За энэ сайхан барилдааныг маань шүүж тасалжуулсан одоо энэ жудо бүхийн маструуд, аврагууд, баатруудаа бас жүжигчдийн өмнөөс баярлалаа. Жүжигчдийн маань одоо тайлбарыг маш гайхалтай энэ уран барилдаан, энэ төгс жудог
амар болж өгсөн шижрээдээ бас жүжигчдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлье. Сайхан боллоо. Сайхан барилдаад боллоо. Ингээд авраг болсон багт болон энэ дөрвөн багтаа бүгд уран бүтээлчтэй баяр хүргье. За үнэхээр гайхалтай архим үзэгчдээ одоо бүр орилсоор байгаад ядарчлаа. Жудо бүхийн энэ гайхалтай хөлс хүч хөдөлмөр шингэсэн энэ гайхалтай заалан жүжигчд маань энэ хөлс хүчийг мэдэрч үзлээ. Бие биенээрээ бахархаж гайхалтай багийн барилдааны ард гарлаа. Энэ хүү боломжоор хангасан жудо бүхийн холбоо болон аваргуудаа, тасчуулагч нартаа жүжигчдийнхээ хамтаар баярлалаа гэж хэлье. За тамирчин хүний нэг өдрийн бэлтгэл сургуульд ялалт ялагдлын амдыг мэдэрсэн жүжигчдэрээ бас маш их барахж байна. Та бүхэндээ дахин бас баяр хүргэе гэж бодож байна. Ингээд багийн барилдааны 1-р байранд ширүүн, тэнцүү, гайхалтай уран барилдаанаараа hand in hand багмаа аврагуулж байна. Мөнгөн медаль буюу 2-р байрыг Мадагаскар хүрдэг медалийг хүчтэй тэнцвэн бас л тэнцүү гайхалтай барилдааныг үзүүлсэн Magic. Ингээд хамгийн бахархалтай, хамгийн сүүлийн, хамгийн адгийн гэхдээ хамгийн аз жаргалтай шийтгэлийн эзнэр зогсошгүй. Баярлалаа. Манай зогсшгүй баг бол хэзээ шунтардгүй гайхалтай баг. Энэ багуудыг маань дэмжсэн тамирчид маань, жүжигчд маань нэг өдрийн чин сэтгэлийн зөвлөгөө өгсөн хөдөлмөрийн баатар Гавьяа тамирчин шилдэг асуулгач нартай та нартай маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн шийтгэл жудогийн зааланд явсан учраас шийтгэлийг Монгол улсын отхон олимпийн хөрөл медальт Гавьяа тамирчин Зогтбаатар таныг өгөөч гэж үрье. За өнөөдөр ирж энд оролцож шийтгэл авах гэж байгаа хүмүүстэй шийtгэлийг хэлэхэд манай тамирчдын нөгөө нэг яг бэлтгэлээс тасалсан үед ч юм уу бэлтгэл хоцорж орж ирсэн үед коридор гаргана. Тэгээд ингээд хоёр игнийг коридор гаргаж агаад хожигдсан багууд голоор нь гүйж бүсээр аргалуулнаа. За тийм шийтгэлийг миний хувьд өгч байна. Би бүх багийнхаа бүх тамирчтай маш мундаг. Ямар гоё юм бэ? Тийм ингээд сул баг байхгүй шин. Яг манай үндсэн жуудаагаар ямар ч өгөө аваагүйгээр маш сайхан барилдлаа. Багийнхаа төлөө эдгээр бүгд зүрх сэтгэлээ зориулаад барилдаж чадсан. Угаасаа нөгөө нэг тийм үг гэдэг үстэй. Ганцаараа явбал жим гарна. Тийм гоё хамт орлуулаа явах юм бол зам гарна гэдэг. Үнэн сэтгэлээсээ өрсөлдөөнтэй байж чадлаа. Тамирчны хувьд дивжинээр гарч ирсэн бол яг дасгалжуулагчийн хувьар ингээд тамирчтай аваа гарсан чинь бүр ингээд тамирчин байгаасаа илүү ингээд бүр тогтлоод бүр ингээд хажуу талгаа цохиж аваад нударч аваад доороо нэг эргээл зүгээр бүр ингээд тамирчныгаа төлөө зүрх бүрстэй балгоонд яг л нөгөө шүтэж явдаг нөгөө краш гэдэг шиг л манай том сумья байна.
Манайсанд очир байна. Ер нь тэгээд яг л дэмжиж явдаг Монгол түмний бас хайртай өх хоёр одоо ингээд манай багийн тий дасгалжуулагчаар ингээд орж ирдэг. Анхныхаа барилдыг ангийнхаа аглуутайгаа хийж үзээд одоо үнэхээр бас угасаа дийлгүй. Бас арай бас өндөр байлаа. Хөөс рүүгээ жоохон унахтай. Цээж жоохон гэрдээ амьсгалж чадах болчихоо. Тэгэхээр нэг гой хүнийг унгасаа. Ийм 40 жүжигчнээс хамгийн дом битээ хамгийн бакийн унгасаа. Гэсэн дээр одоо ирдэг барилдсан. Цагш тогслох нэрийдлэр тэгээд үргэлжлүүлээ жодоо руу орж ирээд одоо ихтэй болсон. Одоо ерөөхдөө ирдэг байсан. Ямар ч юм их байхгүй хоёр бодиулэг хоёр өргөд хоёр жүжигч ирдэг. Эхлээд жавхаагч дээр ч нь болохоор одоо ингээд хүнд тэгээд надаас том бихтэй яваа шүү тий. Баярмаагч болохоор хүнд өндөр хүнд ороод ирэхэж бас амар юм байт юм билээ. Тэр нөө Жэритэй их амар үзлээ энэ хоёр ч ирээсээ бүр гал гарлаа шүү дээ одоо. Сүрэлтэл өнөөдөр бүр манай багийг бодлоо одоо багийн төвцөнтэй аварлаа шүү. Жигэн жуудаа үзүүллээ, жигэн урлаг харууллаа. Энцэг жүжигч болбраахан урууны юм байна. Хомсон талаар ингээд ширгчсэн. Ирмэс нөгөө юунд авахгүй яваа л нөөлсөн. За нөөж байгаа гарч байгаа ш. Одоо тастай нэг хийхстэй маань юм шиг байна. Багшаасаа нэг зүйлийг асуусан. Яаж хамгаалах хаях нэг зааж өгөөч. Маа навчаагч чинь бас тэгээд ингээд би намхан ч гэсэн тэр хүн чи өөрөө маастай. Баярмаач бол жаттай өндөр болохоо зүгээр доор нь яччихсан ш намайг ингээд ачиж. Тэгээд жавхан бол бахарцсандаа шууд надад баг өөрөө унаад тассан. Тэгэхээр дэлэхгүйсэн. Тэгээд хилаахгаад хөмрөөний нэг гой микс урсан байна. Тэрийг бодож тэрийгээ долтуу хийгээд тэгээ өөрийнх нь өөрөө унаад тэгээ аташаа гарч босчихгүйт өөртөө итгэвч дуусч ямар сони юм бэ гэсэн үг. Гэдэг баяр үгүй. Сүрэлтэй баяр үгүй, баярмаа баяр үгүй. Бид ч одоо жуудан дээр ялсан гэж зориудаар ингэж юм хийсэн байхгүй тий? Жуудан дээр юу хийсэн? Юу хийсэн? Жуудан дээр ялна гэж би та нарт нь хэлээгүй. Би нэг шүн нөгөө энийг хийдэг байхгүй. би ч сүүлийн барилтаа харж чадахгүй шүү дээ. Босоо явчихсан би тэгээд тийш хоошоо харж байгаа л эргэж нэг харж шалтгаан. Гүй чи яг юм жуудагийн мэхүүтэй мэддэг юм уу? Үгүй мэдгүй. Стаж сургууль. Хаяада яг нь цагаан мотор дээр чи сайхан найзууд кимна бэлгэлсэн байхгүй юу? Тэгээ чи энийг бас гоё хөлстэй байлга гэх. Тэгээд хаяа би очиж бас. Хаяа нэг бас тэр юм байна тий. Өөр тийм найз байна. Өөр кимонотой тийм. За тэгээд энэ хамтын үрч амжилт гэдэг бол үнэхээр бас үнэн гоё үг байт юм байна. Ингээд сүүлийн барилдаанууд ингээд үнэхээр бүр эрхмийн энтер дээр бол тамир тасарч байгаа байхгүй. Тэгэхээр та нар ингээд сууя гэж бүр дотроос ингээд бас өөр хүч бас гарч ирдэг юм байна. Тэгээд үнэхээр хамтын үрч амжилт юм байна. Тэгээд энэ хөлс хүч үнэрсэн энэ танхимаас Монголын нэрийг төв дэлхийд гаргасан олон сайхан тамирчид төрсөн, ирээдүйд ч гэсэн олон сайхан тамирчид төрнө гэдэгт итгэлтэй байна. Тэгээд hand in hand багийн хамт олонны өмнөөс Монголынхон бүх жуудачдаа амжилтын хамгийн дээдийг хүсэн өрөөё. Тэр хамгийн том, хамгийн бүдүүн авьяасаар өндөрсөн 40 жүжигчдийн бүрэлдэхүүнтэй Big Show үргэлжлэж байна. Тэр өнөөдөр бүхэнд хүрж байгаа хамгийн том, хамгийн бүдүүн Big Show! Баярлалаа. За багуудыг суудлаас өгөө өсч байна. За. Суумаргүй байна уу? Тэгтээ энэ олон хоног бас ингэж гал нь унтраагүй ийм амар галзуу байгаа таануусаагаар бахархаж байна. За найруулагчдын зүгээс надад нэгэн эрх мэдэл олгосон. Тэр эрх мэдэл юу вэ гэвэл өнөөдөр миний хөтлөн явуулах шоунд би 5-аас 50 хүртэлх оноог багуудаас хасах эрхийг зөвхөн мужиг би эдлэнэ. Энэ эрх мэдэлтэй хүнд та бүхэн хэрхэн ханддагыг харъя.
Яг юм суудлаас хайрцмаар байна. Минийхөө. За. Минийхөө. Баярмаа ээж чи өөрөө хэлсэн шүү. Ээж чи өөрөө эфирээр хэлсэн шүү. Баярмаа энэ өндөр нам хамаарахгүй шүү. Шоу дуусаад гэрээрээ дараад хувцас аваад очлоо. За баярлалаа бүгдээрэнд нь. За өнөөдөр миний хөтлөн явуулах шоу бол багийн ахлагч нарын нэрэмжит шоу. За. Багийн ахлагч нар одоо ингээд та бүгдийн амин сүнс багийнхаа 9 хүнийг хариуцлагыг өөрөөсөө даана гэсэн үг. За баярлалаа. За тэгээ би 4 ахлагчийг тайзан дээр өрье. 4 багийн ахлагч 4 гавьяатхыг тайзан дээр өрье. За та бүхэн ийшээ сонсоорой. Тэмээнүүд бол Big Show. Тайзан дээр Big Show-нд оролцож буй нийт авьяаслаг 40 уран бүтээлчдийг 10-10-аар нь ахалсан 4 багийн ахлагч гарсан ирсэн байна. За өөртөө туслах багаасаа 2 эрэгтэй хүнээ гаргаад өөрт чинь туслана. Танд туслана гэсэн үг. Эрэгтэй хүн. Одоо тантай энэ тайзан дээр нэгэн зүйлийг хийн. Тэгэхдээ 2 эрэгтэй байх хэрэгтэй. Хүч чадалтай, хурдтай, спортын өндөр мэдрэмжтэй, үгүй бодвол үнэхээр сайхан дуулдагч хүн байж болохыг бид үгүйсэхгүй шүү. За, оноо ахын багаас фантастик продакшн жүжигчин Барса эмоц фардс ханиуд захирлаа. Фото. Одоо энэ чинээс 1 2 3 гэсэн 4 дугаарыг сонгоно. Багийн тоотоор хамт нэгэн даалгаврын нэрс бий. Тэр нэрсийг хамгийн ойролцоо төрстөгөр зүйлээр гүйцэтгэх нь тэр даалгаврын тухайн үед нь үзэж та бүхэнд би танилцуулах болно. Энэ бол Big Show. Хоёрдугаар баг дээр нэртэйгээ байна. Catwoman. Нэгдүгээр баг мэдээж гайхамшиг Lady Gaga. Дөрөвдүгээр баг Amy Winehouse. Гуравдугаар баг мэдээж үзэгчдэнд Marilyn Monroe. Тэмээ эхонд үзэгчдээ Апокапа хамтран тайлж ирсоос манай Big Show үргэлжилж байна. Манай өнөөдрийн багийн ахлагч нарын дундах тэмцээнд багууд өөрсдийн сонгох дөрүүдийг сонгосон бөгөөд хамтран оролцох бүсгүйчүүд багийн гишүүдээ сонгосон хэрхэн төстэй болгож чадах вэ? Нийт явах цаг 10 минутын хугацаа дотор болгоод за нэг нь үсгийн нянцлан, нэг нь мейкапын, нэг нь маникюрийн. 3 2 1 амжилт хүсье. Тэчдээ аль юм бэ? Фак. За Мадагаскар багаас хэн маникюр нэ? Би. Манай ганцоо маникюр. За үсчнээр аглуу ажиллаж байгаа юм байна. Давуу цус мейкап хийх юм байна. Баяра мейкап хийх юм байна. За боёх маникюр хийн. Жижигэн үсчээ хийж байгаа юм байна. Үсгээ өглөөд орой. Аглах байж байгаа. Өөдөнд гоё зэрхэн бодоорой. Автаа. Чиний яаж надад ч яг юу юм бэ? Өшгний энэ улаанууд айгу бирүү биш байхгүй зүгээр хараар контрол. Зүгээрээ зургтай найртуулж шүү дээ. Та байж л да. Яга. За байж л тагш тий. Ихгүй арилгатай надхаа. 30 секунд. Йоо ахаа чи түллээ ёо. 10 секунд. Тэглүүсээ тогтоо. Баярлалаа. За. Мейкап өөрсдийн дүр төрсөн. За. Cheers.
нэгэн тийм баяа эдийн ууршил болсон байна да. Хоёрдугаар багийн хувирсан дүр муур эмэгтэй навчаа. Жоо тарга муур. Нэгдүгээр багийн Lady Gaga. Lady Отоо Gaga гарч. За. Баярлалаа. Дөрөв хувирсан хоёр эмэгтэй жүжигчдийг одоо тэр Big Show-ны уралд суухыг хүсэж байна. Явсаа цаг. Яваа өөрөө сууш. Уруудын бод хаваа. Уруудын бод хади. Айди би уруудын бод. За манай хоорондоо яриад хэн маникюр хийх, нэг нь хэн мейкап хийх, нэг нь үсчиг хийх гэдгээ сонгосон байгаа. Pretty woman walking down the street, pretty woman, the kind I like to meet, pretty woman. Ацтонор нүрийн ярьцгаа яваад шүү дээ. Ацтон шимо. А тийм үү? Ацтон стэмсаха. Ийм хүнээр танаа нүрийн бодуулах гэдэгтэй яг удаа нэрээ. За энэ багаас хаач айдэр. Айдэр. Хөөш. Айдэр. Энэ миний авсан нэг авсан. Энэ манай ширэн дээр тавцсан. Зурчаад өгөө. Зураад өгөө. Манай хэрэглээгүй шүү. Манай хэрэгжиж би юмаа. Хэрэгцээр үл 2 минут боллоо. Зогсшгүй багаас MC ах мейкап хийж байгаа юм байна. За манай хот үсчээ хийж гин. Баясаа хомсон дээр маникюр хийж байгаа юм байна. Тото мейкап хийж байгаа юм байна. За Барса хумсан дээр ажиллаж байна. За оноо хумсан дээр ажиллаж байна. Одоогоор оноо ахын ажилласан хүмүүсүүд ямар ч өөрчлөлт ороогүй яг хэвээрээ байна. Нэрлийн монор бол чихэр жимсэд идсэн баймаарэ. Ам дээр нь муур идсэн юм шиг болсон. Хамрын хажуу талаас нь зогцсон юм шиг болсон. 10 секунд. 5 секунд. Цаг болсоо. За бүгд толдороо. Бүгд жижиг хэрэглээ тавиад болсноо. Бүгд жижиг хэрэглээ тавиад толдороо. За Merlin Monroe, Amy Winehouse. Чиний эм харасалсан. Нэг зүйл асууя. Энэ ширээн дээр нэг сэвэгч эм байгаагүй ш. Яасан бэ даа? Эми хасчин. Энэ ширээн дээрээс гисэн биз дээ, тий? За. Баярлалаа. Ихэм шогцлог үрээ. Та бүгдийн өмнө Jay Saloni Master үсчин жаа. Ани мейкап артист 2021 оны дэлхийн авраг артист Арим. Финал мейкап артист Ано. Ингээд өөрсдийнхөө хэрхэн ямар дүрд хувирснаа илүү тод үзүүлэхийн тулд та бүхнийг артистууд болон хамт олонныхоо өмнөр хасаа гахалтай үзүүлбэр хийх алхаж одоо тойрог болон зогсдоо гэж найдаж байна гэдэг. Lady Gaga, Merlin Monroe, муур эмэгтэй, Amy Winehouse. За мэрэгчдийн биш сонгогдсон 3 эрэгтэй жүжигчин 10 минутын хугацаанд мейкап хийсэн гэдгийг ойлгороо. Энэ дүрдээ ховроод ингээд жүжигчин өөрөө надаас хөтөөс юм дөө. Хөөе байж гараа. Happy birthday to you.
birthday unto you. Happy birthday, dear Monra. Happy birthday to you. баярлалаа. За, ингээд шүүгчдийн үнгээ сонсцгоё. За, шүүгчд тэгээс 10 хүртэлх оноо өгнө. Marilyn Monroe Авхаа найзын нөөцнөр 22 оноо, 4-р байна. Amy Winehouse 24 оноо. За, Catwoman 26 оноо, 30 оноогоор Lady Gaga. За, Мадагаскар багийн хамт олонтой хадгалсан баяр хүргэе. Мадагаскар удахгүй та бүгдээ дээрээс 100 сая төгрөг дөцгөөс дадар уулгах гэдэг итгэж байна. Тэмээг модустэй нууд хамгийн том хамгийн өргөн Big Show. Авсан зогсошгүй багийн оролцоогүй 3 гишүүд оролцсон 3 гишүүдийнхээ өмнөөс шийтгэл авахар тайцлаар хүрэлцээрээд байгаа юм. Энэ шийтгэл бол өөрийнхөө хамгийн хайргүй гарны үсийг ваксуулна. Харсан бидний. Дэвгагийн сахлыг авч болохгүй юу? Өөрөөнийхийг наард орч. Яагаад шилэн байж болоогүй бодож бодгүй юм уу? За, тэгээд эдгээр ваксыг хуулахын тулд би эдгээр 3 жүжигчдийн хамгийн хайртай хүмүүсийн тайзан дээр дуудъя гэж бодлоо. Ингээд Баатархүү ахын ваксыг хуулах хэмээн олон жил хамт тайзан дээр жижигсэн хамгийн хайртай ихч болох одон чимэг ихч гарч хуу татлоо. За ингээд Кампкигийн ваксыг хуулах хэмээн би гэр бүлийнхэн болох наран сайхан бивэрья. Исчүүгийн ваксыг хуулах хэмээн хамтгийг ахлагч аглуу хийвэрья. Яа, одоо ч ястогоо хайртай татлаа. Яа! Кампкач яац юм бэ сая? Одоо их ч үнэхээр Баатархүү хайртай байна. Үнэхээр гоё. Баярлалаа. Хайртай хүмүүсээ хамгийн ширүүн дотноор вакс суулж өгсөн хүмүүстээ баярлалаа. Хамт олонныхоо өмнөөс баг хамт олон гэдэг нэг амтай нэг зүрхтэй байдаг. Тийм учраас шийтгүүлсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тийм эрхэм мөндөд үзэгчтэй энэ бол үзэгч та бүхэнд өрдөг байгаа Big Show. Би бол нүүр бодлын тэмцээн дээр тэр сахарлыг Үс. Одоо солиород үс сахлаа жаалахгүй байлаа. Би одоо Леди Гагагийн үсийг засаж яах гэж бодвол Леди Гагитай цуг байна гэж би өөрийгөө өндөрөөр авсан байхгүй юу? Леди Гагагийн үс чинь байна гэж бодлоо. Яг тий. Яг Леди Гагагийн стилист John Nelly. Тийм ээ. Мөнгөстэй Макбукей чи юм. Тэрсээ чи бол айгуу гоё бодсон. Уг нь би тэгтээ энд бас нэг жоохон сэтгэл гондоо. Өөр шин дээрээ юу? Үгүй өрөөл дээр. За. Уг нь манайх төрүүлчлээ гэж би бодсон доо. Миний бодлоор бол манай багийнхаа айгүй их ойртойсэн. Тэгээд яагаад болцсон яагаагүй жоохон тэр нэг цаагаар юм орчих шиг болсон шүү. Характер хамгийн гол нь характерыг айгүй сайн зурсан бохоо. Одноо. Яг л тоглолт нь бол айгүй зүг байсан. Бас ерөнхийдөө ойртуулсан байсан. А манайх бас айгүй ойртсон бохоо. Ууг нь бол навчааг муур болгоно гэдэг ч бас их гоё шүү. Манай төөтө бодсон тий? Тий, би бодсон. Насаараа өөргөө бодсон. Та тэгтээ эхний тэр нэг юм дээрс амар олон багчтай ирсэн тий. Үсчний бүхэл багчийг ширэн дээрээ бариад аваад Тэр манай баян нэг тийм онцлог байгаа биш үү? Юу зүүцсэн байсан бэ? Ямар нэгэн тэмцээн хэлгүүд пержва амир хийж байгаа. Тэгээд талаас бүхэлдээ бүр амар сандарсан байсан. Яа хаа бэл. Йоо ахаа чиг түллээ. Йоо. Үсийг ингээд хэрүү ингээд сагсаалгаж багсаалгаа ингэчүүл нэг навчаач тийм арслан марслан шиг үүсдэг нэг юм
болчихгүй дээ. Юм банкар Муурын төрлийн амьтан болчих. Муурнаас өөр төрлийн амьтан болчихгүй гэж бодоод дээр нь жижигхэн юм. Манайхын үсэн дээр их унгаалцсан тий тэр нөө усны усны үн тэгээд тоонд оноо дээр айгу бага оноо. За ямар ч байсан 2-3 сис аж усны ажид аваад далд ийсэн. Манайх энэ зүг байхгүй. Хамгийн сүүлийн альбаных нь одоо яг юунийх нь хуудас хамгах нь зураг юм байл л. Биднэрт бол ингэж харагдсан. Биднэрт ингэж харагдсан. Биднэрт яг ингэж харагдсан. Биднэрт ингэж харагдсан. Тэгээд яг ингэж харагдсан. Харин инүү гэж энэ хоёр эргэлцсэн. Оролцсон бүх багуудаа бүгд дараа дараагийн тэмцээнд амжилт хүсье. Big Show! За худлаа. За төлөвчээсээ Мадагаскар. Ирбэлтэй ч одоо энийг манай багийн шинжил. Чи одоо манай 20 тойрог байхгүй. Би одоо чиг тоо гарлио болсон байж тээ. Манайх чуул нь бол хайр гэдэг нэртэй байсан шүү дээ. Хамгийн анх тийм. Тэр санааг нь гаргасан. За. Тэгээ харин нөгөө манай баг тийм нэртэй байсан юм уу? Манай баг тийм нэртэй байсан юм уу? Манай баг тийм нэртэй байсан юм уу? Байсан юм уу? Тийм яриа болсон юм уу? Тийм яриа болсон юм уу? Байдгүй шүү дээ. Нөгөө сошиал байгаа. Хамгийн гол тийм ярьсан би одоо саяг сонсож байна. Хайр гэдэг нэртэй байсан. За өөр. Тэрнээс чоош нэр их солигдсон. Тэр юу гэдэг вэ? Энд чи ингээл яг ажилтаа ингээд ирсэн. Манай багийн хэлж хүрээд ирсэн нэрээ сонгоцсон гэж хэлсэн. За хайр гэж юу хайр маяг жоохон салхихгүй нэр өгдөө Мадагаскар ч юм уу хэлээ гарчихгүй юу. Тэгээ ороод ирсэн чи Мадагаскар. Тэгээ чатар бас гоё гоё нэр кисэл та юу лээ? Оо зөндөө нэр болж байгаа тэгээ Мадагаскар. Метр нэр явсан. Ингээд тэнцэнүүдээр бол жоохон ялагдаад ирэхээр нэр хийх гэсэн. Нэрэндээ байгаа юм шүү гэдэг. Нэрэндээ байгаа юм шиг. Чихэр хамгийн ихний мишгийг гарч авт ирэх байх гэсэн хүн. Наач өсрөөл хоор дуулах гэсэн. Тэрний багийн мэдчихээ супер үстэй. Хайд. Шууд сэтгэлээр унаал. Тэрнэр ингэсэн гоё яг шүлэг мүлэг уншин гэл бүгд анлуу хайрын тухай мухаа гэлээсэн чи отгоогч би дундуур 8 хүүхэн сахилгуудад унаг урт сайхан зоотой гомшиг. Аюугаа бэлдээд энийг гоё жүжигчлэлтэй уншиж унаг урт сайхан байх ингээл биш ингэсэн байхгүй юу? Унаг урт сайхан зоотой. Уучин сайхан дашаатай. Отгоо нэг өөр шүлэг байсан. Үгүй би шал өөр байх. Аргадж ирээгүй анхны минь гээд амар сериосны гоё. Сериосны байсан чи манай цогтой болохоор нөгөө багийн хамгийн залуу сахилахгүй нь хөрхи сценариокгүй л гэж гаргаж байгаа шүү дээ. Цогтой бүдэлж байгаа юм шиг гарахаар бид нар ярилцж байгаа. Отгоо чи ер нь энэ дээр нэг жоохон юмор хийгээд унаг урт сайхан зоотой уучин сайхан ташаатай чи энийг унш гэдэг гэсэн. Ямар гоё юм байхаа би тгийгээд тэгээ бид нар ингэж бодохгүй яа урд 3 баг яа баг турсгай бууллаа гэж бодчих. Хамгийн их чи ямар баг үлээ нөгөө хайн. Тэгээ тэр гараас гарт гэдэг баг унаах ахлагчтай гарч ирэл нэг инглэр би чинь суудлын мод хойно байлаа штэ. Сая донкерлоо шиг байлаа. Явлаа. Хөл буулаа, гар буулаа. Бүр сандлыг доогуур ормоор санагдаад. Тэгээд бид ингээд дайнаар л бодож байгаа штэ. Дайраа гэсэн манай нэг эмэгтэй зэрэг ард чадаа суглаад би боллоо. Унгаа боллоо. Манайх ч бас ганцаараа айгаагүй юм билээ. Хажуудалд бас нэг баг байр.
Нэг хатсан чи ер нь мэжик баг нөгөө эрдээ чадаа ирийн ингээд өөрөө мэдгүй чанга хатгсан цус шүүгээ. Ахлагч шүү дээ тэр хүн чинь. Тий. Манай Монгол улсын ээжүүч нэрийг хэлээд яг. Хажуудлын нөгөө 10 төв шүү дээ дайчдыг. Ганцаар ахлагч нь хайж байгаа юм багш чинь хажуунаас нэг цэрэг нөгөө буугийн сунглаад баяраа гээд нэг бэн дайч. Ахлагч явъя гэдэг чинь ахлагч нөгөө жадаа ингээд чанга хатгсан. Чачаад үгүй. Буугийн суурангууд бууг хатснаа мэдэхгүй ингээд чанга хатсан байсан. Жаа живчихсэн. Тэгээ хамгийн амар яг тэр мэдлэгээ бэлдсэний хараа дээрээс манай багийнхны тэр итгэл төгс байгаа. Ямар тэр харцууд байгаа. Нэгдэл ямар гоё вэ. Тэгэл тэр нэхний тэр хайнд мэдсгээ яваа тэгэл 10 тийш яраас. Гэхдээ манах гайгүй. Манай өмнөх баг бас яг чинь бас элдмэл үзэж дараагийн баг бол тэгэл фильтрээд нөгөө чи хийгээд тэгээ тагтаа магтаатай хийгээд тэгээ араас нь манай баяраа чинь илбээ баригдаж фильтрээд тэгээс цаасын би унсын хардсыг харнаас нь би харснаа шууд айрдгаад гоё хөөсаа ахнууд юу ч хараагүй шүү чи тахалт хэлээ бийсэн тэр яг тэр тагтаанаас айцсан байл ш. Минжлэгээ үзэж сууж ирсэн юм биш. Тэр хоёр тагтаан бидний баг л гэсэн үг шүү тийм үү? Яг ингээд өөрсдөө минжлэгээнд орох гээд ингээд энэ мэж исэн юм байлаа. Тэнгуутаа нэгдүгээр огийн минжлэгийг үзсэн юм байлаа. Тэгээд би ямар хамтлаг түрээ. Тэгээд тагтаагаа шин тагтаа нэг сонин. Айгүй итгэхгүй юу? Нэг талч ингээд. Тэгээд тайлын дээр каскад дээр буухгүй юусэн. Эцгээр тагтаа ичээд байна. Мэжик нь хамгийн гол гоё агаач тэгээд байгаа шүү дээ өөрсдөө. Тэгсэн тэр мэжик багийн нэг гишүүн тэгжилээ. Нэрийг хэлэхгүй. Манай амтгийн. Гэтэ яах юм. Тэгвэл айдчихсан. Би тэгтээ бодож байна. Манай нутгийнх баха. Гэтэ нэрийг хэлэхгүй. Тэр хүн тэгжилээ. Минжлэгийг үзүүлж дуусчаад эренгуудаа ер нь багууд явн чангарч яана гэж хэлээ. Бас хамаатуулаад явн чангараад явн чангараад одоо ч багийнх нэгэр бол Зогсошгүй юу? Зогсошгүй гэж гараад ирсэн чи алах юм баг хүлээлээ. Хүлээгээд ирсэн чи би аян гацсан болов гэж бодсон. Яг оргороо гацсан байна гэж бодоод. Тэгсэн чи тэр ансамбл гэж нэг нөхөрөө нэрийг хэлж ийггүй. Ямар эмоцтой гэдэг нэг авах. Нэгэр гэдэг юм уу тэгэр гэдэг. Нэрийг хэлээ. За тийм ээ. Муухай шүү нэрийг. Тэрийг хэлээ. Насайдлах нэг сөргөдөө таах байдаг шүү дээ. Яг юм бэ. Нэрийг хэлээ. Сони би мэдсэнгүй шүү дээ. Тэгсэн чи тэрэд ингэж хэлсэн чи нэрийг хэлээд яг ах маань харин ганцаараа Мишель алдгаа. Өмнө нь дийний чи бүр дуу хэлсэн байна. Гойлог туяа ямар нэг темка тийм дараа дүүрүү. Тэгсэн чи тэр нэгдүгээр багийн юу гоцчихэд бүгдээрээ салгадаад тэр дороо импровизац хийсэн шүү дээ. Шууд газар дээр нээсэн юм уу? Тэгэл бид тэр тэдний дээр гарах номертой гэдгийг ойлгоод. Хайцсан байдаг. Тэгээ их баяртай уйсан байдаг шүү гээ би бас. Одоо н одтой бүжиглэгийн ганц манай бүжигч маань тэр бүжгийг тавьсан байхгүй юу? Тэгсэн тэр бүжигч ерөөсөө энэ хөдөлгөөн ерөөсөө энэ бүжгийн хөдөлгөөн байхгүй юу? Хөдөлгөөн. Тэгсэн тэрийг босод баг хийж ойлгосон. Тэрийг айж ин гэж ойлгосон. Чичгээ dig. Чичгээ гэж ойлгосон. Хин юм дээр. Уг нь тав гэдэг алхастай үстэй тэгхгүй яах юм. Тэр хөдөлгөөн ер нь юу юм бэ? Тэр ер нь нэг дими хөдөлгөөн байсан шүү дээ. Юу юм бэ энэ чинь. Тэр бол ийм нэг юм очтэй. Тэгээ гал цог. Дүрж байгаа галын. Бид нар буруу хэлсэн шүү. Тэгсэн чи манай. Чам. Чи гэхдээ бас дүрлсэн биз дээ. Би бол газараа нэг дүрлж байгаа 90 амсны хүмүүс чичгээд байгаа ансамблаад байгаа. Би ингэж бодоод хэрвээ минжлэгийн дээр манайхан нэгийг сугсан бол яг бэлдсэн юм. Баг бусад багийнхан юу хийчихв шүү. Өөрсдөө толгоогоо шаагаад тэргээс бөө юм болохоос байна. Яг бэлдснээрээ тийм. Яагаад дүрийг сонгосон ахлагч юм бэ жиж.
Нэгээс Тэрнээс хойш дандаа нэгээс тэр манайх нэгийг авч болохос байхгүй юу? Тэгээд чи бүх тэмцээн дээр сүүл рүүгээ авах дандаа нэгийг аваад. Бусад байгуудыг хожигдохоор ингээл тийл дээрээ шахтаа хоорондоо үе аваа. Манай хожигдж байгаа. Тэгээд үрээгээ сөндөө. Үрээ дээр нэмээд таймшруулаад усан баас. Хин томатай юм. Амбис заяаш. Юунд нэг чичирдгийг. Тэгээд нэг тэмцээн дээр хожигдууд амбис заяаш өгсөн баас гэдэг. Тэгтээ манайх нэг тэмцээн дээр дөрүүлсэн шүү дээ. Ноосов дээр хагас сайн байсан. Сүүлийн 5 сайн байсан. Эхний 5 яасан? Багтаа харавчаад ингээд амар нэртэй буцчих. Манай харангууд хажуу харсан уу? Хажуугаар амар гол буцчих гэсэн. Бай. 1 2 3 4 5 гэд байгаад байхад тэрийг онохгүй дээр гурван тоо яг олж сэтгэж байгаа. За энэ бол квадрат бол 2 үрждэг. Энэ 3 үржих байхаа гэж манайг харваач 3 дээр л чих. Хи. Манай аглахаас амар мундаг гэсэн. Сумн гарахтай арай л тийм онхоор гуйсан тийм ингэж арахгүй шүү дээ. Манай хааны би тэр чигээс шатаг орж ирэх нь булдаж гараад эндээс би тэр чиг харж байсан шүү. Камерууд ингэжсэн мө. Харамлаа. Хан номс бэрээд идэг. За энэ онохгүй бол зүгээр үгүй. Өөрөө зүгээр мориуна цаашаа. Уулыг даваад мэрэгчлээ хаяа цаанаасаа нэг хүн мөнтэй суугаад тэгээд өмнө тоног хоо юм уу? Нэг газар амдраад цаатрын үдэн жижиг хийдэг юм уу яа. Хаяа жигсэн бэ бүхий хасууд ах нэг харавсан юм аа. Манай нэг төрөө байгаа шүү дээ. Тэр төрөө их гоё. Төрөө болсон. Альны болтоо. Хол тасаргай ба. Хол тасаргай тийм нөгөө ягаа. Никап хийдэг. Яа, тэр ахлагчны юм байна. Стилист болдог. Яа. Тий. Би маникюрчин болсон. Тэр болцтой амар шүү дээ. Тэр тал тэргээ ярил л да. Тэр ашлах ингээд бага үсний сенс лаг маг багын очирсан төгсний ирзээ тэр. Тэрэн дээр ноцолцоор манаа байсан. Энэ юу н Кэт Вумен гэсэн шүү дээ. Энэ юу Дог Вумен очив. Та нар дүр бус гэсэн шүү дээ. Тэгээд отгоо бодохгүй зүгээр харуулчих гэж. Үс бодаагүй шүү дээ. Отгоог ерөөсө бодохгүй гэж. Ледига бус гэж. Ледига гэсэн энэ ч отгоо шүү дээ. Та нар Ледига бус гэсэн шүү дээ. Зава тэнка дэлчгнаа лээс. Тэндээс гүйчирэл хой гэдэг дэлчгнаа. Навчаач Кэт Вумен гэсэн питбул тэр. Гугаад изахгүй. Тэгээд чи танах Леди Гагаш Леди Кабуки оччихлаа. Гугаад из. Тэгээд аваалаа. Тэгэл ялагсан чи нэг хасан чи өнөөх мань купой молгоо хийсэн. Гараа гаргацсан. Юу тачсан дэс үү? Өөрөө шийтгэв. Гүүч ирээд Кабукигийн жүжигчин нохоо дагуулсан явж байгаа. Зааварч гэсэн. Тэгнэ хамгийн инээд нэг отгоогч нөгөө тэр тайз дээр сууж байгаа. Яа. Айгуутас босод нэг үсийг амар зулгаагаад хуухан өвдөөд сүүлдээ бүр ингэ чинэрч өвдөөд чихимэн түлж хаяад уруулын бодж байгаа юм гэсэн гинэ. Отгоо айтаа наад үсгөө яг тэгээд баах юм яриас тэгээд уруулын бодж байгаа юм шиг. Та бидгүүдэд бэлдэж тэгээд байна штэ. Отгоо бид гуравтай зэрэг хэрэлсэн. Атгаа наач тулгаад штэ. Чи наад уруулын бодгийг арай улаан юм шүү. Хазыг хурж уух гэдэг штэ. Тэгээд сүлдээ отгоо дугаа. Тэгээд бодгийн би тэмцээний дараа төрүүлснийхаа дараа ингээд тулаад харсан чи бүх юм ийм хөрөөний юм шиг юм. Өсөн үлдээ нэг юм. Чин хой. Наад чин тэр зөвүүн зүрхний бичлэг шиг юм чин
юм баггүй юу? Артистуудад амар. Яаж эдгээр ингэж хүний хөмсгийг ингэж чадчихна. Манай төрүүлсэн баггүй. Тохиолоо ихсэн баггүй 10 минутын дотор яаж ийм их бодолд өөрчлөлтийг хийвэ? Ягаад гэвэл эн чинь үсийг ингэж янзлах, хумс янзлах, нүүр янзлах. Тэгж ярьж хамгийн багтай. Бодлондоо сэтгэл хангалуун бус. Ягаад төрүүлээ одоо яваад би өөрөө бүхэндээ уурлаад ингэж навчааг тэр чи уурлаад байгаа нүрэн дээр нэлтэй байгаа байхгүй. Тэгээ тэгсээгнэш бас их тэмцээнд ороод байгаа юм бас нэг оноо авчих гэдэг. Энэ нөгөө Санта Стефано гэдэг манай охтууд бүгд юу байгаараа гоё ууж байгаараа баянаас лооч. Яагаад вэ гэхлээр би нэг л юм хэлчихье. Италийн спирт байхгүй. Тэгээд болоо. Ана шампанское барьж та. Тэгээд манайхан бас хэлчихээрээ. Энэ гоё. Ондог байгаа. За. Ахын үг ахны. Шо. Энэ хай спирт гүгээс. Хоёрхан удаа уцаасаа тэгээ хараа юмхнаар юм хийн тэр багийнхаа. Хараа зүгээр уралдаа нөгөө сур харваны тэмцээн байна шүү дээ. Уугаа ураа гэж орлоод манайхан ч 4-5 удаа уцуунаараа сольж байгаа шүү дээ. Тэгээд тэднийх юмхнаар юм хийж байгаа байхгүй. Тэр баг төрүүлээ гэсэн зүгээр л зэрэг ингэж байгаа. Тэгэд бодоо нөгөө ногоо уцтаа. Тэр сур хараад онсон хүмүүс чинь уул руу гарч агаад та нар нэг яриаг өдсөн шүү дээ. Тэр баг яасан гэж нөгөө байгаа буцааж ингэж иргүүж хараад баахан гэрүүд цаана фон олж шв. Тэгэл ерөөсөө уул руу алхаагүй шв. За тэгээд одоо бид бүхний бас оройн тойрог дээр бас нэгэн гайхалтай уран бүтээлж ирсэн байгаа. Вау. За тэгээд суши. За баярлалаа ирсэн. Уран бүтээл явууллаа. Нэг авчихлаа. Амар гоё шампан. Италийн спирт байхгүй за. Гүтэ тэр яг тэнүнэ. Суши пет яа. Авчихсан юмнуудаа тэр яг энэ жимсит. Алтаар бүрсэн чинь. За. Ямар гоё доо бид нарт. Яг өнөөдөр нөгөө та Godfather-ийн дэнтэй байгаа юм чи. Нина Рота гэдэг хөгжмийн зохиолчсон бичсэн. Parlapi piano гэдэг гол аян шүү дээ. Одоо love юм. Godfather-ийн хайрын аяг гэдэг тэрэн дээр нь хийсэн дуу байдаг. Тэр дууг нь явт юм уу? За та яг гоё дүрдээ яг гоё тохино шүү. А болж гэнэ үү? Thank you. Grazie. Parla più piano e nessuno sentirà. Il nostro amore lo viviamo io e te. Nessuno sa la verità, neppure il cielo che ci guarda da lassù. Insieme a te io resterò, amore mio, sempre così. Parla più piano e vieni più vicino a me. Voglio sentire gli occhi miei dentro di te. Nessuno sa la verità. È un grande amore, mai più grande esisterà. Энэ муу ярш. Тэгээд загнал. Insieme a te io resterò, amore mio, sempre così. Parla più piano e vieni più vicino a me. Voglio
dire gli occhi miei dentro di te. Nessuno sa la verità. Un grande amore, mai più grande, esisterà. È il padre mio. Grazie mille. Prego, prego. $100 give me. Give you. 마크인 터널도 지금 아위기 드시대. 허덕이나 쳐. 허덕이나 고 허덕이나 고. 만화옥도 나한테 와서도. 웃겠다가 입시고가 득스가 게임이 저 허덕을 бидний энэ орчтой бас та. Итали орон Сицилид очсон шиг болсон. Яг ч. Айхлаа өнөө өгдөө өөрөө энэ дууч байна. Идрийг харагдсан. Идрийг санаад. Нэг чи энэ дуун дээр идрийг санана. Нүдэм санууч иннээс. Идрийг санаад. Шат өөр үстэй. Эсвэл би сонсголгүй очоод байна. Сая тэнүү ижинтик чиг явсан. Энэ жигээс Сицил бүр арлынхан дуу. Тэгээд Форд Копполагийн найруулагч тэр найруулагч чинь өөрөө бас яг тэр Сицилийн гаралтай найруулагч байхгүй юу Итали. Тэгээд яг энэ дуу чинь Нино Рито энэ чинь бас өөрөө Итали хүн шүү дээ Нино Рито ч. Тэр нөө юуны Ромео Жюльеттагийн тэр нөө аяадч бидний сонгодог найд. Тэр энэ тэр жимчдэг хөгжмөж болж байгаа те. Айгуу мундаг. Энэ Италиуд ч бас айгуу гоё аялгуутай юу. Тий. Ennio Morricone. Тий, Ennio Morricone болохоор Once Upon a Time in America. Американы хөгжим. Godfather-ийн хөгжим бол ерөнхийдөө нөгөө нэг хиний Петро Маскани гэдэг хөгжим зохиолч Cavaliere Rusticana гэдэг дөөр өгдөг байхгүй. Тэндээс сэтвэлж одоо хөгжмийн ерөнхийдөө авсан. Godfather дээр гардаг л үнэ. Гардаг хүүн тоглолт. Тий. Хүүн нөгөө нэг юу. Яг нэг Сицилийн маф нэр төрийн алдар, нэр алдар одоо тосгоны нэр алдар гэдэг юм дээр. Юу нэрчүүд нэр төрийн төлөө байхгүй тийм. Италид хамгийн анхны казино хамгийн анхны нөгөө нэг ийм мафийн үйлээс 1815 онд үүссэн ингээл яг нөгөө Венецээр ингээл явхад байждаг юм билээ. Тэгээ үнэхээр гайхалтай. Дахиад нэг явах юм уу би дуу. Тэгээ би бас нөгөө ерөнхийдөө бол хүн бараг хүн төрөлхтний шилдэг дуунуудын нэгт ордог. Амар гоё утгатай дуу яг тийм үгэн бүр ингээд агуулга нь бүр үнэхээр гоё утгатай. What a wonderful world гэдэг. Ямар гайхамшигтай дэлхий вэ гэдэг. Угаасаа энэ дууны шүлэг нь бол аюу тийм үнэхээр тийм гоё утгатай учраас одоо энд цугласан тэгээ та нартай бүгдээнд наадж байгаа хамгийн гоё юм хүсээд тэгээд What a wonderful world. Энд бас нэг яг зүгээр жижигхэн нэг сонирхолтой юм юу гэхээр 67 молон онд ч илүү бүр амар дээр үед бичигдсэн үг. Тэгээд бичигдээ гаргасан тэр үедээ ингээд нэг ганц хоёр чарт руу ороод így болцсон юм билээ. Энийг болоогүй дэлхий дээр яваагүй. Тэгээ байжсэн чинь 1988 онд нөгөө хиний Робин Уильямс гэж үжигч өнгөрчдөг. Тэрний тоглосон нөгөө нэг Good Morning Vietnam билээ. Тэрэн дээр хэж тоглуулад тэгсэн чинь Billboard руу орж ирээд хит болоод нэг нэгдүгээр ярианд ороо. Тэгээд дэлхийд даяар I see trees of green and red roses too. I see them blue for me and you, and I think to myself, what a wonderful world. Yeah, I see skies of blue and clouds of white, the bright blessed day, dark sacred night, and I think to myself, what a wonderful world. The colors of the rainbow, so pretty in the sky, are also on the faces of
people passing by. I see friends shaking hands, saying, how do you do? They really say, I love you. I hear babies crying, and I watch them grow. They learn so much more than I ever know. And I think to myself, oh, what a wonderful world. Yes, I think to myself, what a wonderful world. За тэгээ бас манай энэ оройн дөрөгч нь бас нийгэмдээ бас ямар нэгэн санаа хэлж байгаа хэрэгтэй. Сайн ингээд Луис Армстронгийн What a Wonderful World гэдэг дуу ярьлаа тий. Энэ ардээс би бас нэг юм ярих гэж бодож. Сайн ингээд манай ингээд шоуны туршин гээд бөөнөр ингээд явж байгаа. Сторинууд маш их хийж байгаа тий сошиал дээр. Тэгээ тэнийг бас манай үзэгчид бас айгүй зүгээр ойлгоорой бид нартай хамтарч ажиллаж байгаа байгууллагууд болон бид нарыг дэмжиж ажиллаж байгаа маш олон байгууллагууд байгаа. Тэдний сурчлага бид нар сторидо хийхээс өөр аргагүй мэдээж бид нарт тусалсан юм чи бид нар тэднэрт бас хариу барих хэрэгтэй. Тэгээ дээр нь бас бид нартай хамтарч ажиллаж байгаа ерөнхий ивэнтчээр ажиллаж байгаа одоо яг бидний сууж байгаа Тайж resort-ийнда бас баярлалаа гэж хэлье. Өдөр бас бидний цаг зам бүх ажил зориулж бас тэгээ их олон хүмүүс туслаа ажиллаж байгаа. Мөн бас бид нартай хамтран ажиллаж байгаа Alkaline ус тийм үү? Apo брэндийн хандаа бүгдийг ерөнхий ивэнтчээр ажилласан бас маш их баярлалаа. Тэгээ би энэ тайдас нэг юм асуух гэдэг байхгүй. Сошиалд ингээд нэг ямар нэг юм ингээд хийхэд ингээд та хэдэг ингээд үүсгэх юм ингээд ямар нэг атак орж ирдгүү энэний тал дээр юу гэж боддгоо те хувь үндэ хөөсөнд ямар тустай манай урлагийнхан болохоор бас ингээд би бол тэгдэг тийм атак ингээд ороод ирэхэд би бол за тэгэл нэг юм хэлвэл бүгдийг нь бошгоно бүх талаас нь тэгээд хайчдаг яг наад асуудлаас чинь болоод ч гэдэг юм уу тэгээ хажуугаар нь бас стрессээс болоод гэдэг ч юм уу би одоо энэ зүйлийг орхиод 4-5 жил болж байгаа. Тийс бараг чичмэш ч юм шиг тийм бараг тийм ээ. А яг уу уран бүтээлч жүжигчин хүн гэдэг бол одоо өөрийн уран бүтээл, өөрийнхөө тоглолтыг, өөрийнхөө амбиц, өөрийнхөө карьерийг бол мэдээж одоо нөгөө юугаар явах ёстой л доо. А гэхдээ би энэс болоод ерөөсө болцсон байхгүй. Тийм. Тэгээд яг нүд рүүгээ харж ярьдаг. Яг сэтгэлээрээ ярьдаг. Яг гэр бүлтэйгээ ойрхон байдаг. Амьд харилцаа тийм. Тэр зүйл рүү л орчиж байгаа байхгүй. Тэгээ би дандаа нүд рүү харж яриад байгаас та нарыг сонссон. Сүлүүд харин чи дандаа нүд рүү харж ярьдаг болсон юм байлээ. Би өөр жав баг хайгаад. Харин тийм бүр ингэж. Амар би бүр. Наад одоо нойдоор бол хаашаа явах вэ? Нойд яг ингэ өвдөг рүү ингэ арч. Харахад юм болохгүй байна. Оцоор. Өвдөг рүү. Битгий хүнийг муул, битгий хүнийг харлуул зүгээр л гоё бай, эерэг бай. Тэгээ эерэг бай. Гжил. Одоо жишээ шүү. Годомжинд тамхи татлаа, годомжинд шүлсээ хаялаа. Би ойлгомжтойгоор ярьж байгаа ш. Тэгэнгүүт зөрчлийн хуулиар торгуулдаг. Нөгөө хариуцлагааг эргэн хүлээгээд байгаа ч тийм. А сошиалын ертөнцид хинч хариуцлага хүлээдэг байхгүй. Тэрэнд зарцуулсан цаг хугацааш өөрөө хөтөө зарцуулах хэрэгтэй. Бид нар ч гэсэн сошиалнаас хол авах хэрэгтэй. А гэтэл магадгүй нэг 10 жилийн нэг хүүхэдтэй дөнгөж амьдрал төлөв тавьж байгаа нэг хүүхд санамсаргүй байдлаар өөрийнхөө нэг эмзэг зургийг ч юм уу юу чи алдаа тэрнээсээ болоод амин оролцуул яах вэ? Тэр чи аюултай. Тийм учраас миний хувьд би бол тэгж боддог. Хүүхдүүдийг 16 наснаас хойш нэг мэдээллийг фильтртэй авдаг болох хэмжээнд бол нөө фейсбુકтэй болчдөг бол яадам бол гэсэн бодлоо дээ. Гэтэ яг бүгдээ одоос яг нийгэмд энэ санаагаа ихчлээ. Тий санаа хөргөчлээ. Одоо эргээд оройн дөрөгдөө орцгоо нийгмээс л хийсэн чинь. Сайн уу тэнд баха? За тэгээд манай оройн дөрөг Тайж resort-оос үргэлжилж байна. Хантингрийн үлмэс тусаё. Хангар тунаач тэр юм уу? Тавалжан олын хатнаас тонглог ашаа урсан гэдэг үлгээр тонгийн охин усик үзэсгэлэн чамтайгаа очраагүй болоо бүрд би амьд яваач явсан билээ бүрд
би амьдагаач ягсан гэлээ. Зүрхнээ туслах нулимс ч юм уу, зүуднээ ирэх уян ч юм уу, цэжнээ долгоолох хэрмээ, зингиг мөнхийн оос ч юм уу, үлгээр домны мөнхийн усыг хүрсэнч үзэгслэн шичантайга уушраагүй болоо, бүрдээ амьдаваач ягсан билээ, бүрдээ амьдаваач ягсан билээ. Баярлалаа ингээ манай Мадагаскар багийн оройн тойргийн хүрээд өндөрлөж байна. Бидний таамдаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Бидний ивент тэтгэгч Taj Resort Апу компани баярлалаа. Мадагаскар Бүрдээ амьдаваач ягсан билээ. Annual Big Show! Гүдүлчиг гараад ирлээ. Нэг пенерийн туслан нэг буухад гонигтай нэг сонирн байдаг ш дотор ингээ сонирн байна. Мартагдахааргүй 5 хоног өнгөрлөө. 100 сая төгрөгийн эзнэр. Уран үтээчид битсэн мөрөө, ургийн тайзна таны гурья, ояндаг донда химро сэргэж, ургийн дадагаар битсэн чамна. Цагаан цэгмэт шородын цэвэн, энэ бүхэн Монголын шүтэн, эдрэгэрээ Отелло Гамлет, энэ бүхэн ертөнцийн шүтэн. Уран үтээч битсэн мөрөө, ургийн тайзна таны гурья, ояндаг донда химро сэргэж, ургийн дадагаар битсэн чамна. Цагаан цэгмэт шородын цэвэн, энэ бүхэн Монголын шүтэн, эдрэгэрээ Отелло Гамлет, энэ бүхэн ертөнцийн шүтэн.